Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Zubrovka. Юлон хятад хоолны ресторан. Bisimol. Simple зээлийн аппликейшн. За сайн байцгаана манайхан Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд манай ерөнхий ивент тэтгэгчээр Юлон хятад хоолны ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Amo Simple зээлийн аппликейшн. За Zubrovka-гийн Жин бид бүхэнтэй бас хамтарч ажилладаг үлээ. Өнөөдрийн дугаараас ахуулаад Bisimol бид бүхэнтэй мөн хамтарч ажиллаж эхлэхээр болсон байгаа. За тэгээд та бүхний өмнө өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр подкастт маань манай UFC-гийн анхны тулаанч, анхны тамирчин манай Батгэрэл хүрэлцэн ирсэн байна. Мөн One FC холбооны шүүгч, халуун хүрэлцэн ирсэн байна. Amo холимог тулаанч шин чагтаг хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. За би ч тоо бас хөөрхөн олон тулаанчд оруулсан подкастууд ер нь хийцэн шүү. Тэгэл яг нэг учиргүй нэг байнгын нөгөө сагс шиг үздэг хүн болохоор та хэдийнхэн ажлыг бас тийм ч их сайн мэдхгүй байж магадгүй. Мэдхгүй чадахгүй зүйл гарч ирэх юм бол надад туслаарай гэд эхлээд нийлчээ. За тэгээд сайхан зосож байна оо. Сайхан зосцгааж байна оо. Ааха. За сайхан зосч байна хоёроо. Сайхан зосч байна. За тэгээд өнөөдөр бол айгүй гоё олон холбооны маш гоё мэдээллүүдийг би та бүхнээс авах болов гэж бодож байна. Тэгээд за хэдүүлээ учир зүггүй шууд ажил ярьж эхлэв яах вэ? За зуншлах хэр байна да? 100 юу хийж байна манайхаа? Зуншлах сайхан. Тэгэл одоо наадам төгчгөл сайхан наадах гал байж штт. Манай хоёр түрүү жил наадаж чадаагүй. Заримдаа л надад заримдаа нааддаг юм дөө. Зарим наадмар чинь гадагшаад зодтолдоо тулалдаад явчихж байгаа юм чи. Зөө. Би ч бол сүүлийн 3.5 жил яг Таиландд байж байгаа. Таиландд байж байгаа? Тийм. Цагаан сар наадам ер нь баяр ёслолуудаар дандаа тэнд байна. Тийм үү. Зөө. Яг үндэсний том баяраар гадаад байх ч бас хэцүү шүү дээ. Заах шүү дээ. Ер нь одоо мэрэгжлийн тулаанч хэрч одоо ингэ хэдэн баяруудыг алгасах уу яах вэ? Ер нь баяртай баяргүй байх уу хэрэг байна да. Би одоо нөгөө саксныхаа эддгээ хамт янгууд чил манай эд чинь өөрхийн нүн тийм үеэр ингээл одоо цагаан сараар чи шиний нэг нь тоглоал явж идэг гэдэг шиг одоо та эдд маань яг мэрэгжлийн тулаанч гэдэг утгаараа одоо ажил мэрэгжлийн хувьд тиймэрхүү одоо Монголынхаа сайхан зунаас холдох ч гэдэг юм уу те баяр наадмуудаар баярлж чадахгүй байх ч гэдэг юм уу тиймэрхүү үед юу хэрэг гардаг вэ? Зөндөө гарна. Ялангуяа яг тулааны тов гарцсан ч юм уу эсвэл гадаадад бэлтгэл сургалт хийж байгаа үе тэр үеэр тарахад бол тэгэл яг тэмцээн уралдаантай байх юм бол бүр хоол ундан дээр ч гэсэн асуудалтай шүү дээ. Хоол ундаж хийж чадахгүй жингээ буулгана хасна. Зөө. Шинэгийн үед Баяр ёслол тарц үед чинь яг өөр төрлийн тамирчид болохоор эдэд баярлцдаг. Тулааны тамирчтай болохоор чи эдийн ядж чадахгүй, жин хасж байгаа үед таарах юм бол бүр хэцүү. Баярлж байгаа үед чинь нөгөө хүмүүс идж байгааг харах бас хэцүү. Тэгэл нөгөө тэр чинь мэдээж хэрэг юм чин дараа нь болж бүтэж байгаа тий бүхэл юм тийм тэгэхээр зэрэг араас нь за би нэг жингээ хасч дуусаад тулаанаа дуусгаад маш сайн эдэндээ гэсэн амирын бодол нэг хэсэг тээд штэ. Тэгээ дээр нь бас юу ч надаа яг нөгөө нэг наадам цагаан сартай тулаан молон таарчих юм бол нэг бэлтгэл хангагч хүмүүс маань болохгүй багш маанаас алдахгүй ингээд нэг жоохон багасчих гадаг. Тэр бас өөрөө үнэлэр. Заал маань бас хөнгөө болоо тоосроод хамг нь амраа явчихна. Тэгэхэд өөрөө ингээд юманууд дээд байдаг. Тэр бол жоохон бас хийцэн. За би өнөөдөр эхлээд халуунаа бүсгүйгээсээ эхлээд асуултсанмаар санагдлаа л да тий. За манай хоёрыг бол манай монголчууд маань хичнээн мэдж байгаа. За тэгэнгүүт манай халуунаа маань болохоор одоо яг энэ холимог тулааны спортод яг ямар үүрэг гүйцэтгэдэг хүн бэ нэгдүгээрт. За хоёрдугаарт бас бүсгүйн хүн ирээд ирж суудсан байхаар хүмүүс гайхаж байгаа бах тий. Тэгээ тулааны ихч дээ. Тэгээ тулааны ихч. Одоо яг нөгөө тамирчид тулаан бүтэн болсон үед хин ялсан бэ гэдгийг яг шийддэг юм баггүй. Тэгээд одоо one холбоонд ороод 3.5 жил одоо 4 жил рүүгээ орох гэж байна. Зөв. За яг албасны шүүгч. Тийм үү. MMA хамгийн анхны эмэгтэй шүүгч. Өөр эмэгтэй шүүгч байдгүй. Зөв. За одоо надад айгүй сайн санагдаж байна. За ингээд за эрэгтэй хүн бол яах вэ те? Ингээд сонирхдаг байж байгаад тэр
юу орчлоо тий. Тэр талбар руу орчлоо гэж бодъё. Эмэгтэй хүн болохоор яаж явж байгаад яг энэ спортын одоо яг өөрөө хийж байгаа ажил руу ер нь яваад орчвоо гэдэг их сонь санагдаад байна надаа. Би ч яг нөгөө 2009 оноос хойш мутаан спортоор хичээлдэг байсан байхгүй юу? Зөв. Тэгээд мутаагаар хичээлдэг байжгаад дундуур нь сургууль соёл төгсөөд 2016-аас 2020 оны хооронд Хятад ард улсын бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотод сурж ирсэн. Нөгөө корона гардаг. Тэгээд коронагийн наах нь өвлийнхаа амралтаар ирээл тэгэл ер нь бол карантин гараад буцаж яваагүй. Тэгээ 20 оноос хойш Монголдоо яг ажиллаж амьдрыг шийдээ. Тэгээ яг нөгөө мэрэгчлэрээ ажлыг уул уурхай мэрэгчлээ таахгүй. Тэгээ мэрэгчлэрээ ажлыг гэхээр бас яг спортын карьераа дуусгахад арай хайрын санагдаад. Тэгээд за ер нь дахиад нэг 5 жил зориод хичээллээ үзье гэж бодоод. Тэгээд жижигзүүгээр хичээлж эхлээд ер нь холимог тулаан руу орё гээд. Тэгээ яг 20 оноос хойш жижигзүүгээр хичээллээд тэгээ явж исэн. Тэгээ 22 онд нөгөө Road to One гэж Монголд болоод тэрний хагас шигшээ дээр нөгөө One-оос семинар аваад тэгээд хагас шигшээ дээр нь шүүлт хийгээд тэгсэн чинь тэн дээр намайг дэжгүй шүүсэн зөв шүүсэн гэ. Тэгээ финал дээр надаас гадна дахиад 4 өөр орны шүүгч би 5 нэглээд финалийн шатыг шүүгээд Road to One гэд. Тэндээс одоо нөгөө инх хөргөл ялагч болоод One руу явсан. Би тэндээс бас сайн шүүсэн гэд One руу яригадаад тэгээ явсан түүхтэй. Тэгэхээр подкаст эхлэхийн өмнө бас ярьж ирсэн. Батгэрлээрээ ирэг байсан. Тэгсэн чи манай шинж ягтхын тулаанууд дээр зөндөө сууж исэн болж таарсан тий. Монгол тулаанчдын бүгдэн дээр нь сууж исэн. Тийм. Одоо энэ хөргөлийн аваргын тулаан дээр хүртэл би байсан шүү. Тийм үү? Тийм үү. Хүмүүс мэддэггүй л. Буландыг 3 буланд цууцсан шүүгчнэр байгаа шүү дээ. Харагддаггүй байхгүй юу? Хар увц өмсөж. Тэр нөгөө нэг амар татаа детальчилж авч байгаа хэсэг шүү дээ. Тэр үед нь л нэг хальт гаруул гарна. Тийм үү. Тэгээ тэр нөгөө энэ хөргөлийн тулаан дээр анзаараад харах юм бол ингээд сүүлийн нөгөө оргил тулаан дээр хажуугийн шүүгчнэр хаанаас ирснийг зарладаг байхгүй юу? Нөгөө хөтлөгч нь. Яг тэгээ Монгол хэлтгсэн чинь ордон дотор амар их монголчууд ирсэн байсан. Тэгээ уул нь намааг хэлсэн чинь хөргөлийг хэлж ийн гэж бодоод бүгдээр амар аль. Тэр нэг бичлэгэн дээр байлээ. Тэгээд шүүгчийн бол бас дэлгэцэн юм дээр бол гардаг байхгүй. Хажуугийн шүүгч тэр айрынганд тэр шүүнэ гэж. Тэгээд тэр чи одоо тулаан чин нойргол, шүүгч чин нойргол, үзэгч чин гүш солирч ин. Монголд байгаа юм шиг. Тулаан чин Монгол заяа. За шүүгч чин Монгол, үзэгч чин Монгол гэдэг тэр чи одоо Монгол тэмцээн болцсон биш үү? Бараг л тэгсэн байна те. За манай чагтхын тэгээд юун дээр суухаар тулаан дээр суухаар одоо чагтах ч яах вэ? Ер нь Монгол тулаанчдынхаа тулаан дээр суухаар тэгээд одоо Монгол тулаанчаа Монголоо гэсэн юм ер нь нөлөөлөх үү? Тэр юу амар хэцүү. Тэгээ бид нар чинь нөгөө нэг яаж ч нөгөө MMA ч амар хэцүү. Одоо чи нэг хэдхэн секунд өөр тийшээ харчгаад босоо тулаан чи хөвтөд үргэлжлээд хөвтөд байсанд босчдөг байхгүй юу? Тэр өрдөөсөө хамаг анхаарлаа тэнд ингээд төлрүүлээ сууж явах хэрэгтэй. Тэгээд Монгол хүн дээр нь би чи энэ хэдэг бүгдийг таньж байгаа штэ. Тэнгүүд надад бүр амар хэцүү. Тэгээ нөгөө найзын өнцгөөс харж болохгүй. Одоо юу гэдэг дасгалжуулагчийн өнцгөөс харж болохгүй. Яг ингээл жоохон өөр юм бочцоход л сая яалаа болчдөг байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг за одоо шинэ маань хожигч байгаа, хөргөл маань хожигч байгаа өнгөц зүрх савлаад тэрийгэ дарж яг өөрийгөө контролдох. Тэр нь бүр амар хэцүү. Тэгтэл цаанаа тийм бол байна шүү дээ, ойлгомжтой шүү дээ. Адгийн наацхан ингээл нөгөө аян яваал ингээл ардуур миний ардуур ингээл тойрдог байхгүй юу? Тэгээ тэрэн дээр бол бас амар омогчиж дагж дуулна. Би угаас харагдахгүй байгаа шүү дээ. Тэгэл дуу мөн дээр дагж дуулаа. За шинэгийн үед жишээлбэл одоо халиуна байж ин Монгол хүн сууж ин тэгэхээр бас нэг тийм танихгүй юм шиг царайлал гарна шүү дээ. Тэгээд надад нэг жоохон тий айтайгаа хандчих болоо гэсэн тийм найдлага бас байх уу? Яг үнэхээр нэг түрүүн бас салиуна хэлчихсэн нөө нэвтрүүлгийг эхлэхийн өмнө. Энэ чинь мэрэгжлийн талаа мэрэгжлийн холбоо. Тэгэхээр зэрэг ямар нэгэн байдлаар одоо өөрсдийн улсдаа тий илүү жоохон түлхэх ч юм уу илүү жоохон тийшээ илүү сайн хандах ч юм уу тийм огт байхгүй гэдгийг хэлж ирсэн. Яг тэрэн шиг би нөгөө анханаас 2018 оноос хойш өөрөө яг One Championship энэ албаны одоо One Warrior Series гэдэг төсөлтөнд тоглоод эхэлсэн. Энээс хойш яг дэлхийн одоо дивжинд гараад ингээд явангууд угсаал Монгол шүүгч байсан ч нэмэр байхгүй гэдэг бол маш сайн мэдчихсэн. Ерөнхийдөө бол анханаас сайн мэднэ энийг.
Тэгэхээр зэрэг одоо жишээ нь би хайгуур нь явж байгаа яг тулж явах үед халуун дивжин хажууд нь хүртэл би яг урд нь очиод хүртэл зодтолтоод байгаа шүү дээ. Ингээ хэвтэйгээс зодтолтоод байгаа шүү дээ. Тэгэхэд хүртэл би ингээ халууныг харж исэн ч тохиолдол байгаа. Харсан ч ямар нэгэн бодол одоо өрнөх ямар ч боломж байхгүй. Тийм дээ. Тулаанлуугаа харсан болохоор. Ер нь одоо яг One FC дээр жишээл халуун байгаа шиг UFC дээр бас Монголоос тийм шүүгч бий юу? Байхгүй. Байвал гоё юу? Ер нь Монгол нэрээр бол гоё. Монгол гэдэг л тэг шүүгч мөгч гарч байгаа. Тэр нь бол гоё шүү дээ. Маш гоё. Зөө. Тийм Монгол гэдгээрээ л гоё. Тэрнээс биш надад туслах гад миний одоо тулаан дээр туслана да тий дэмжиндэ гэсэн ийм бол бидэрт бол тийм найдлага огт байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг Монгол хүн UFC-д орсон байна. Монгол хүн тэгвэл дахиад UFC-д тулцсан байна. Тэгвэл дахиад шүүгч ороод ирвэл бүр барахгүй шүү дээ л байхгүй. Тэгтээ нөгөө шүүгчийн өнцгөөс юу яхад бид нар нөгөө ерөнхий дүрэн байгаа шүү дээ. Тамирчид бүгдээрээ мэдж байгаа, дасгалжуулагч нар мэдж байгаа. Тэнгүүд ерөнхий дүрмнээс гадна яаж шүүгч нар оноогоо өгдөг вэ, юуг нь хардаг вэ гэдгийг нөгөө монгол хүн дотор нь байгаа учраас тэрийг хилчдэг. Тэгэхээр бас жоохон давуу талтай байж магадгүй. Тийм үү шинэ. Тэ. Подкаст румын хамтрагчаар Simple Zelle аппликейшн бид бүхэнтэй хамтран ажилладаг билээ. Тэгэхээр маш хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Цоошин нэмжлэгийг нэвтрүүлсэн байна. Тэр нь юу вэ гэхээр за одоогийн байдлаар инфляц мань албан ёсоор 10.1 буюу 2 оронтой тоороо оржээ. За ингэснээр нийт ард түмэнд маань ерөнхийдөө эдийн засгийн байдал маань муудаж за ямар нэгэн байдлаар өр зээлийн дарамт шахалт үүсэж за ерөнхийдөө ард түмний нуруунд ирэх ачаа маань улам хүндэрсээр байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар банк болон банк санхүүгийн байгууллага дээр өндөр хэмжээний төлөлттэй за зээлтэй байгаа болвол Simple Zelle аппликейшн рүү ороод за төлөлт бууруулах зээлийн үйлчилгээнд хүсэлтээ илгээгээд зөвшөөрөгдсөн тохиолдолд таны яг одоо төлж байгаа өндөр төлөлттэй зээлийг Simple Zelle аппликейшны зүгээс хааж өгөөд танд илүү уян хатан нөхцөлтэй зээлийн үйлчилгээг санал болгох юм байна. За энэ маань нийтдээ 1 тэрбум хүртэлх зээлийг 60 сарын хүртэлх хугацаатаагаар 2.5-2.7% хүүтэйгээр танд санал болгож байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн өөрийн зээлээ өөрчилж илүү уян хатан болгохыг хүсэх юм бол Simple Zelle аппликейшны төлөлт бууруулах зээл үйлчилгээг бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр нь хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Подкастт дээргээд орцгоё. Simple Zelle аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Зөө. За одоо би ингээд айгу гоё өнцөг гарч ирээд байна л да. За одоо заяа. За би ер нь дунд нэг асууч. Одоо тэгэл яг тулаанч нар бол өөр юм хариулах байх. Тулааныг хажуугаас нь хардаг хүн бас арай өөрөөр хариулах гэж бодож байна. Одоо ер нь ингээд харахаар тулаанч болоод одоо манай хоёр маань ч гэсэн бас хөөрхөн цаг хугацааг удчихлаа. За яг энэ тулаанчийн спортын замлыг амьдарч байгаа энэ амьдрал яг сайхан юу юм одоо хэцүү нүс яг юу гэдэг юм болоо ер нь. За сайхан зүйл бол маш олон. Хүн өөрөө хийж байгаа юмдаа дуртай байна. Дуртай юм хийж байгаа хүмүүс жаргалтай гэдэг шиг. Өөрөө тэмцэл өөрийгөө улам сайжруулаад тэгэл явна. Тэгээд нөгөө цаана гол нь цусандаа юмтай нөгөө түүх мөнх байна те. Тэр чинь ингээл тулаа хийгээл ангууд өөрөө тэндээ баярлаад байгаа байхгүй. Тэгээд тэрнгээрээ одоо нэр алдар хөрөнгө санхүү одоо юу гэдэг амьдрал ах хамаг юм бол ингээд ер нь бол ингээ гадны топ юм уу гэж халах юм бол бүх юм шийдэгдэг. Монголд бол одоо өнөөдөр энийг инкийн тулд бол бид нараас одоо мөрцөсөд явж байгаа байхгүй. Зөв. Хүнд хэцүү зүйл нь л угаасаа л тэгэл тодорхой шүү дээ. Бэртэл гэмтэл. Энд чинь өөрөө тоглоом биш. Одоо зарим спортууд бол тоглоом те. Одоо сакс максыг тоглож болно. Мэгдүүр яг тулааныг ч гэсэн сонирхогч талдаа бол бэртэл гэмтэл багтай. Одоо биелий зузаан, шилний хамгаалтай, юутай, шилэн мэлантай бол тоглож болно. Гэтэл мэрэгжилт бол энэ тоглоом биш. Энэ бол тулаан байхгүй. Зөв. За шинийг тамирчин болохоо сонгохоо өөрөө шийдсэн юм чинь. Мэдээж ирнэ нөгөө хобби байгаа, дуртай байгаад энэний хамгийн дээд оргилд нь гарандаа гэд хичээгээд явцсан. Тэгэнгүүт одоо ялж ялагдах нь тамирчин хүний замналагдсан. Жаргалтай үе зөндөө байгаа. Хүнд хэцүү үед нь гэхээр зэрэг эхлээд нь өөрийгөө ялан дийлэх тэр үед л хамгийн хэцүү. Жишээ нь гэхээр одоо жин хасах тэр сурмаар байгаа техникээс сурах, тэрнийхээ ард гараа тэрийг хийж чаддаг болох гэл идэрчин болохоор зэрэг нөгөө нэг хийж сурсныхаа дараа жаргалтай боловч тэрийг суртлаа
гэдэг тэр бол яг л нөгөө нэг адилхан нөгөө хүнд хэцүү үеийн бас нэг даваанууд. Тэр нөгөө нэг жаргалтай байх, зовлонтой байхыг өөрөө сонгоцсон болохоор чинь тэгээд ер нь тэгээд оргилд нь гарна гэсэн тэр бодол тарих сэтгэхүй ялагдсан ч дахиад нөгөө нэг бодол нь байгаад идэг. Оргилд нь гарна даа. Тэгэхээр зэрэг алийг нь л даах анхнаасаа мэдчихлээсэн гэсэн байна. Зөв. За одоо тэгвэл бүсгүйгээс асууя. Одоо ингээд Монгол тамирчдаа жишээлбэл бас ингээд яг ингээд ваных чинь октагон биш байдаг те юу л хамаагүй. Тий одоо за тэр юу гэдэм бэ? Ринг. За рингэн дээр те. Cage. Тий яг рингэн дээр одоо жишээлбэл тулаан хийж яхад ер нь одоо жишээлбэл эдрийн сонгосноо юу сайхан юу бас хэцүү санагддаг бай. Би яг нөгөө шүүгч хүнийхээ өнцгөөс ингэж боддог. Нөгөө тулааны спорт чинь ер нь бол ингээд амар золиос гаргаж явдаг. Тэгээ бүх амьдралаа зөөлж одоо жишээ нь хэд ингээд одоо юу гэдэг өөрийнх нь тэр амь насанд эрсдэлтэй ямар нэгэн боллоо гэхэд энэ тэмцээн зохион байгуулж байгаа газар хариуцахгүй гэдэг гарын үсэг зурдаг. Тэгэнгүүт эдгээр нөгөө нэг хамаг амьдралаа зөөлж одоо тэр өсөл мөрөөдлийнхаа төлөө ингээд дуртай амныхаа төлөө явж байгаа хгүй. Тэгэнгүүт би шүүгээ сууж байгаа хүний хувьд болохоор надад бүр амар хариуцлагатай санагддаг. Энэ хүн энэ одоо тий талбар дээр гарч иртлээ ямар их юм зүйл туулж ирсэн бол тий хичнээн цаг хугацааг зарцуулж энд гарч ирсэн бол тэгэхээр би бол бүр ингээд чадлаараа л зөв шүүх юмсан гэж боддог. Тэгээд ер нь бол ингээд шүүгээ сууж байхад надад бүр ингээд тамирчдыг шүтэж бишрээд өрөвдөөд уйлж исэн тохиолдолч байд. Яг ингээд шүүгээ сууж байхад нүдний хөлмөс тэлгнээд амч. Тэгээ бүр үнэхээр яг ингээд тэр их хүсэл ирмэлзэл те унж бос цус нүдчтэйгөө холилдоод цохиулж унаад тэгсэн ирнэ одоо нөгөө нэг ер нь бол ингээд бие хянж чадахгүй болсон байгаа байхгүй. Тэгсэн ирнэ нөгөө дотроос нөгөө хүсэл ирмэлзэл юм ингээд тэр хүнийг хөдөлгөөд яваад байгаа байхгүй. Тэгээ тийм юмыг харахад бол надад бүр үнэхээр багтууштай сайхан. Хэлэн нэг хүмүүс нөгөө нэг өөрсдөө тамирчин байж үзээгүй өөрсдөө ийм байж шүүлээ өөрсдөө ийм байж хүн зөвлөө тасгалжууллаа гэх тэр шиг аль нэгэн хувьдлогоор зэрэг намайг анх 2011 онд тулаанч болж байхад алижээ тулаанч болцсон байсан хүн байхгүй юу? Алижээ зодлоод алижээ авраг болоод тийм алижээ дэлхийгээс мэдээлээ. Тэгэхээр зэрэг маш олон жилийг зарцуулсан тэр зовлон маш сайн ойлгох хүн мөнөөс юм байхгүй юу? За 17 жил болсон. Одоо шүүгчүүд бол асар өндөр үүрэгтэй байхгүй. Ялангуяа дэвжээний шүүгч одоо өчиг болт янз бүрийн юм мэдхгүй хүн гарах юм бол хүн хүртэл өнгөрчихтэй мэрсэлтэй. Одоо боогод тэг өгөхөр байхад л удаан амьсгааг нь хаачих юмд өнгөрчих магадлал өндөртэй байхгүй. Тэр маш хариуцлагатай. Тэгэл нөгөө чихний аргашаа дагз руу зөгч болохгүй. Тэгэл тэр мэрч өөртлөө амар. Ямар ч сэнд эдрийн араас нь тэр эхлээд гарын үсэг зуруулаад гэрээ гэдэг байгаа нэ амнаас хогшсон ч тухайн газар хариуцахгүй гэдэг чи амар гоо. Яг холбоодод бол хариуцсан л да. Даатгалтай байдаг. Одоо UFC бол даатгалтай. А гэтээ шууд үгдий одоо өгсөн ч өгөхгүйгээр те ерөн эрсэл гарвал өөрөө даана гэдэг юм бол байж идэг. Тэгээ яг бос тимиг бол одоо юу гэдэг санхүү манхүүг одоо ингээд даатал тийм л юм байр аяа нөхөөсөн ш. Яг аим одоо үнэхээр өнгөрчүүл яах юм. Тийм шүү дээ тий. Тэгээ мөнгөөр л хариуцахгүй бол одоо яах гэдэг те. Ард үлдсэн хүмүүсийн хариуцсан тэр ч удаа тий. Тэгээ нөгөө за ямар муу хард үлдсэн шиг юм. Цохилт авч маад янз бүр болоод унж босны дараа бол заавалчгүй эмнэлэг рүү явуулна шалгуулна. Тэгээд үнэхээр арга хэмжээ авах шаардлагатай юмн дээр тэртээ тэрнгүү гарын үсэг зурсан юм чинь гээд явуулчих юм бол бүр эрсдэл учрах магадaltaй учраас явуулж болохоор нутагтаа очоод одоо юу гэдгийг дахиад нарийн дэмжлэг хийлгээд амь насанд халгүй тэр хүртэл нь яг чеклж яагаад тэгээ явуулдаг. Миний тулааны дараа жишээ нь зүгээр нэг юм нүдний инүүхийн дэ жижигхэн хавдсан байгаа. Жижигхэн шүү маш жижигхэн. Би өөрөө хурж үзэж байгаа зүв зүрийг мэдчихэж байгаа. Тулааны дараа эмчинд хурж үзэж байгаа. Тэ өвдөг шалбарцсан байхад хүртэл би зүгээр яг ядахт чинь л эмнэлэг рүү авч яваад идэх байхгүй бүр. Тэгээ очоо бүр баахан зураг мураг болоод ингэж бас хэдэн цаг болж иж тэгжиж яжхан тулдаад ядарсан хараа тий буудалд очоод унтмаар идэг тэгж яхад нөгөө эмнэлэг дээр ингээ байгаад хар сүлдэж жоох юм гээд. За ер нь энэ бас нэг бодлын төвхтөж юм ухааны бодогдож эхэлж байгаа байхгүй. Тэр сүүл чинээгийн нөгөө нэг хөмсгний доогоор задарсан давхар ойд тавилдаг лөө. Тэрэн дээр амар утсан тий. Дадуура нэг тий. Тэрэн дээр нилээ утс. Тэр чинь бүр нилийн том задраал. Тохоод уулж задраал. Яа. Надад нэр хамгийн хэцүү байсан өдөр нь болохоор юу. Одоо би чи ингээл энэ хэдийг ингээд
тултахад ингээл хэцүү байдаг гэтгсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр 2 Монголыг шүүж таарад энэ хөргөл шинэ 2 тоглоод ёо би бүр өстө нэрэ зүрх хамаар гаргаж ирсэн. Яг оргиллах төрүүлж гараал Артем Билах гэдэг Оростой тоглоал. Тэг мануу бас хүн цохилт аваал ингээл хожигдож байхад би араас нь гарч байгаа шүү. За би яг энэ яж ах битээр нөр он чемпионшипийн 66 кг-ийн бас нэг жингийн тамирч тулаанчд. Уг нэг өрсөлдөгч нартэй гэвч нэг нутаг хоёулаа нэг тэмцээнд нэг ивент дээр гарч байгаа. Тэнгүүт аха би энийг болгож тавьж буугаад ирнэ гэл гарсан. Тэгтээ бол эхний раунд дээр бол би мэдээч хэрэг илүүрхэд явсан боловч би 2 дугаар раундын дээр өөрөө хөмсгөө задлуулад одоо хугацаанаас өмнө дуусаад бас хожигдоод тэгээ хоёулаа нэг нэгэндээ ингээд хавдцсан нэг хоёр юм ингээд задлуулсан энэ хоёр. Хоёулаа нэг луу харж ийнэ гэл. Тэгэл инээж байгаа гэдэг чинь тэгээд өөрөө нөгөө ялж ялагдахыг мэдчихсэн тий. Тэр чинь бас нэг бодлын бас каптай тэрнээсээ суралцаад улам хичээгээд тэгээ одоо харалтын хөрөглөх бас авраг болсон байна тий. Ер нь ялагдл хэрэг ашиг юм бэ? Эхний нэг 7 хоног л хэцүү байд. Ер нь миний хувьд бол шүү. Эхний 7 хоног нилээн хүнд хэцүү юм бодно, юм тунгаана, юм ингээл бодогдоол. Ингээл дотор харцаагаал ингээл улам шаар гоцоогоол. Тэр хугацаанд тамирчид олон жил хичээлсэн бол тэр хугацаанд өөрсдийгөө бас тэрийг сэтгэл зүгөө бариас сурцтай зохицуулаад сурцсан. Тэгжиж тэрнийхээ ард нэг богино хугацааны дараа гарчиж байгаа хөөх. Тэгэл дахиад нэрхэл явчихж байгаа. За Батгэрэлд ялагдл хэрэг ашуун орж ийн. Ер нь орно ш. Тэгэл ер нь тулаанд орж явахт бол ялгаач тэр ялагдгаач тэр аль алинд бол бэлээ ордог. Зүгээр айхан байхгүй зүгээр сайхан алцаа л гэл. Яг юу яжсэн тулаан гэх юм бол шүүгчийн одоо дөрөнд ярьжсэн шүү дээ. Рингт шүүгчийн оролцоотой. Болоог байхад ингээ яг нэг дөрмөө сайн. Миний UFC-ийн сүүлийн тулаан дээр бол яг тийм зүйл болсон бохгүй. Хөдөлгөөнгөө л зогсоо шүү энэ төр гэл ингээ сануулах хэвээр. Би цаг дуусчлаа гэж бодтол нөгөө талд огцсон ч гэдэг юм уу. Уг нь бол ялаа явж исэн. Тэнгүү дараа нь тэр шүүгчийг анхны тохиолдол. Анх удаа шүүж байгаагаар ингээ шүүж байгаа. Тэгээ дараа нь тэр хүн гарсан бохгүй. Тэнгүү тэр шүүгч ингээ өнгөрч болоо цаана яг түрүүнд ярьжсэн ингээ тамирчин охроод үлддэг. Тэнгүү тэн дээр бол үнэхээр ашиг байдаг. Бусад үед л яг өөрөө чадахгүй байж байгаа ялагдахад бол тэр өөртөө л гомдох байдаг. Агтал өөрөө одоо юм хийж идэл те гадны нөлөөтэйгээр ингэх юм бол бас айгүй хашаа. Тэгэл тэр чинь нөгөө шүүгчийн шийдвэр гарцсан л бол дараа нь дахиж одоо тоглуулна, тэрийг болоогүй тооцно моцно гэсэн юм байдаг байхгүй. Тэгэл шүүгчийн шийдвэр л бол шүүгчийн шийдвэр. Би бол ямар ч юм дээр шүүгчээр ерөөс идэж найддгүй. Зүгээр л өөрөө л болж байгаа шууд алцаа дуусгая. Өмнө нь л дуусгая. Шүүгч оролцоогүй л бай гэдгийг боддог. Шүүгч оролцохоор бол дандаа одоо эмжээл төр ч гэдэг юм эмзэг хэрэгтэнд намааг өвдөлчөөд ахад л та иргэний буруу шүүгээл тэрийг гонготоо нөгөө талд нөгөө дараа нь буцаж засаал ингээл явжсэн. Тэгээ ер нь шүүгчийн оролцоотой ингээ явахаар бол жоохон нөгөө тал руу хэрэгчих магадлал өндөр. Тийм учраас аль болох оролцоогүй байл зүгээр байдаг. Тэгэхээр ер нь юу ч болсон тэгээ өөртөө л явж штт. Гомдно. Тэгээ гадны нөлөөтэй л жоохон тиймэрхүү бусдаар бол хамаагүй. Зөв. Суралцаал явж штт. Одоо юу вэ штт те. Би одоо ингэдэй. Би одоо өөрөө би чинь сагсал тоглодог хүн байхгүй юу? Жоос зодоо модоо бүр юуж байхгүй шүү дээ. Би таг байхгүй. Тэгээд хүний урманд юм шокч сохиж үзэж байгаа хүн байхгүй би чинь. Тэгэнгүүт зүгээр сагс тоглоал одоо жишээлбэл ингээ те финалийн тоглолт моголтон дээр нэлээ юм контакттай болоход л маргааш нь ингээл 2 хоног бол ер нь би айгүй хэцүү. Булраал ингээл тэр чинь бас ингээл баахан тохоо мохоо госуулж байгаа шүү дээ. Ингээл бөөн хөөхний цолцсон л. За тэгвэл та нар бол бүр амар юм болж байгаа заяа. Тэгэхээр ер нь нэлийн бэртэлтэй тулааны араас ер нь ойролцоогоор нэг хэд хоног шахуу тэр их би одоо тэр өвдөлт гарахгүй явах уу? За өвдөлт нөгөө гимтлээсээ шалтгаална л та. Ер нь нэлийн гимтэлтэй байвал яах вэ? Тэг ясмаас сугараагүй одоо өвдөгний үе муу эргэчгээгүй бол ер нь босноо л гайгүй. Ямар үүдэн жим ингээд тавиал тэгэл бие онцлогсон энэ ч бас яг ажил болсон. Тэр нь гайгүй. Тэгээ нүд хөрөх хөмсөг задрах хэдэр чинь л энүүгэнд болчиход байгаа. Тэр чинь оюуллаа хавдан буулаа тэгээ итгэжж байгаа ер нь ойдлын ах боллоо. За нэг
нүд хөхрөж том гэмтэл шүүл тэгэл те. Ядж яхад мэдхгүй тулаанч нар ингээд нэг ийм болцсон байж магадгүй. Жишээ нь би лав юм яаж вэ гэхээр энэ хөхөрсөн хүн чинь ингээд туяараад ягаараа те ингээд явдсан штэ хавдар бууж хооронд тэгэнгүү тийм байхгүй хөхрөх гэж явж ирснээр буцаад хавдран бууж явахдаа тэр чигээр идгээ явчихдаг байхгүй юм. Амар хурдан хугацаанд өнөөдөр хөртлөө би зохилцоод хөртлөө гэхэд би 2 хоногийн дараа зүг зүгээр явж байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг ийм дархлаа шиг юм бас суучт юм шиг байна. Энгийн үнэ бодох юм бол харьцангуй хурдан. Тэгээ дээр нэг цусны эргэлж идэх юм уу сайн. Тэгээд хамаагүй хурдан гайгүйт. Зөв. Одоо за ойлголоо. Тэгэнгүүт одоо ер нь та хоёр маань хид удаа нүүр аманд ойдл төлж байгаа. Тулсан уу? Тэр чинь тэгэл бэлтгэл дээр л хийж идэг гэдэг чинь тэгэл нэг мөр бэлтгэж ч гэдэг юм уу. Тэр бол тэгэл тиймгүй. Тэр болгоныг очиад ингээ ойлоод тах уу? Ойхор юм энэ ойхоргүй юм нь бол тэгэл зүгээр л идэх шүү. Умайлгаал. Жижиг мижиг байвал оёлохгүйгээр цэвэрхэн идгээдсэн зүгээр байхгүй юу? Том байвал тэр чинь муухай идэх учраас. Том тэгэл ангааж мангаацсан байвал заавал ингээд тэр ярьсан учраас тэр чинь л авчирч байгаа юм шүү дээ. Тэгэхээр харин тоолсон. За тэмцэн дээр яг хэдэн удаа яаж задлж юу? За хөмсгүүд бол олоо хоёр тал ер нь тэгэл хөмсгүүд бол айгүй хамархан задардаг. Тэгээ дээр нь бас 10. За бэлтгэл мэлтгэлтэй нэг юм армаар байгаа. Зүг. Яс ингээд бас бороолчдээ шүү дээ. Хөмсгөн дөрд нөгөө дохоо мохоо ирэнгүүд өөрөө эн чи ясчаа өөрөө жоохон бороолоо идэх чинь. Тэгээ чин гисэн гот нэг арьс нэмгэр чинь. Тэгээ жоохон мөргөлдөө зөргөлдөө ч гэдэг юм. Юун дээр бол амархан задарч байдаг. Ер нь бол олоо. За шинийг тоолж бол өстэй зүг үү гэж. Шинийг тоолж юу? Энийг бол ингээл яг тулаан дээр авч ирсэн том дандаа ийм том сорвнууд дандаа тохооноос авсан. Аль маань харж болох уу? Наа чи тохооч гол нүүрэ амар хортох байхгүй. Яг хутганы ир шиг ирдэг. Ингэтэй өгш. За энэ дээр нэг за тэнгууд энэ талаар бас нэг ингээд давхар дээшиг явчих байгаа шүү дээ. Тэнгууд энэ дотроод бас ингээ хойш явчихна. Тэнгууд нөгөө нүдний дээд зохион шүү дээ. Дээд зохион дээр бол минийх чинь баг 6-7 одоо байгалах. Бараг давхраа хэлэх юм. Бараг л давхраа. Энэ доотлын юу вэ? Эм чинь бас айгүй урт амархан задарчихдээ. Тийм дээ. За тэгэд одоо энэ тэгтээ бас харьцангуй бас сорим өрөвс гайгүй шүү. Эмчнэр нь амар цэвэрхүү байдаг. Тийм үү тий. Ер нь бас амар харьцангуй бас айгүй гайгүй л харагдаад байна. За тэгж яагаад Батгэрдийн хол бүр ялангуяа байхгүй байгаа юм болоо. Ойртод харуул бас байна. Ойртод нарийн жоохон юмнууд бол байх. Ер нь тэгэл хүмүүс чинь тий хамар хараад тулаан жиж зүгээр гэл кармар янгууч л тий. Тулаан жиж зүгээр гэдэг. Одоо бүр тулаан жихэрэл тий бүр энд дэндгээс өрхтөө ингээ явж байгаа юм шүү тий. Далайн амартай. Одоо нэг сайн одоо монголчууд чинь бас нэг сайхан согтчоор бас нөгөө юмтай модалцдаг хүмүүс шүү дээ. Тэнгүүд чи одоо та хэдийг чи харангууд тулаанч байгааддаг. Тулаанч болохоор нэг юм би нэг барах юм болов гэдэг нэг азаа үзэх гээд асуудал гарах уу? Бар маранд. Тэд чи өөрсдөө хатган хүний төвчээрийг бүр алдуулах уууд ч гарна. Ялангуяа тийм өнгөрөө залуучууд уухаараа яг тэр мэдгүй тэр залуучууд одоо яах гэж тэгдгийн тэдний зорилго нь юу вэ? Тий бас нэг ирхэн болоод төрчих гэж би юу нэг ингээ үзчихээ. Тэ нэг үзүүл үзчихээ те. Жишээ нь ингээ над дээр хитчил ингээ л одоо нэг олон нийтийн газар таарж байгаа тий олон нийтийн газар таарж байгаа залуу хүртэл тэгж байгаа байхгүй. Зүг зүгээр байж зах за чи одоо болчихгүй гэд хэлээд тахт чинь л дахин ирээл өдөл тэгэнгүүтээ би хэрвээ чам шиг одоо тухайн үед чинь би тулаанаар хичээлж эхэлсэн бол би өнөөдөр чиний дээр байгаа гэл тэр залуу надад яах гэж тийм болж байгаа ямар ч чадахгүй би гайхал гэл за зэн Монгол ирчүүдийн бас нэг юм шар яваад ин да гэж за ер нь иймэрхүү залуучуудыг одоо ингээд орхио сурчлаа бич маргалж исэн залуучууд зөндөө байгаа энэ дотроос дандаа тийм тэнийг юм ярьж исэн залуучууд нь маш олон багхгүй би тийм л угаастай би өнөөдөр чамтай цуг хичээллэж эхэлсэн бол те би чиний дээр байгаа би чам гаргаахгүй гэл за тэгээ тэгдэг гээл орхингууд юу гнэ гэж ирэл тээ. Аюу дөхөв. Би бас сонсчихсан нөгөө хүн амтнаас шинээг хүмүүс амар хүддэг гэсэн. За. Ер нь тэнд цогтой залуучууд. Нөгөө залуучууд нөгөө нэг би чи нөгөө нэг маа найз нөхөд ойр хавийнхан бол ер нь намайг мэдэн штэ ямар хуу зам төлөвтэй хүн бэ гэдгийг. Би ч амар олон найз нөхөд ах дүүнэр те ингээ байгаа тэнгүүт тулаан дээр байдаг нөгөө нэг анх би од болох гоолтой хичээгээл
Би чинь бүр камертай шоуд үртэл орж ирсэн хүүхдгээ бодоо 13 настай. Урд юм байл шүү дээ гэдэг. Тийм. Тэгэхээр би зэрэг багасаа л нэг өөрийгөө амар юмд юм сориол те. Нэг од болохгүй хичээгээл амар ингээд ингэжсэн хүүхд байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 2018 онд One Championship холбооны төсөл тоглож эхлээл Master Launch Reality Show-д 2017 онд тоглолол тэрэндээ 6 ялч төрүүлээл те. Тэгэхдээ би тухайн рингэн дээр дивжин дээр гаргадаг харизм гэж юм байдаг те. Тэрийг аль болох илүү гаргаж өрсөлдөгчөө шатаах те. Бас тухайн холбоо зохион байгуулж байгаа газартаа бас өөртөө те одоо үнэлгээ авах те. Энэ зүйлүүдийг хэрэгжүүлж байгаа нь янз бүрээр орилж хашгираад дивжин дээр ялчаад орилох өрсөлдөгчөө янз бүрийн үйлдэлээр өдөх те. Энэ дээр одоо зөндөө тийм болж байгаа шүү дээ. One Championship хүртэл ороод ингэдэг тэнгууд залуучууд тэрийг нь шууд утгаар энэ амьдрал дээр ч гэсэн юм гээл бодчихдээ юм шиг байна. Би чинь нөхөрийг нь од болох гээд хичээгээд байгаа шүү дээ. Аль болох илүү анхаарал татах гад илүү хурдан од болох гол. Тэнгууд амьдрал дээр ийм байх гэж боддог залуучууд ялангуяа шууд энэ ангропста гээл те. Энэ ангропээр нь дуудаал, энэ ангроп ийм тиймэр нь дуудаал ингээл тиймэрхүү байдлаар өөрсдөө согтохороо тэрийг яг хилж мэлдэг те. Иймэрхүү юмуд амар их байдаг. Зөв. Батгэрэл дээр тийм анзаардах уу? Миний хувьд бол эхлээд бол ингээд нэг жоохон тиймэрхүү байдаг байсан. Тэгээд сүүлийн үед л тийм байхгүй. Магадгүй яг ингээд нэг жоохон шаарлахад байгаа хүмүүс бол гар орилчээч гэдэг юм уу. Гар орилчээл гэдэг. Тийм юм уу. Чиглэл дийлэх гэдэг. Тэг олон байдаг. Тэгээд тэнгууд би л хэлдэггүй. Би гармаар орилдаг юм шээ. Тэгээд уучлаарай л гэдэг хэлдэг. Тэнгууд бүр ингээд өдөөдөх юм би бүр болохгүй бол хэлдэг байхгүй. Жон дургуун хүртэл бүр ингээд өдөөдөх юм бол би гар орилдог юм бишээ. Би зүгээр зодтолдог юм л гэдэг. Тэгэл болоо. Тэгээ одоо бол ер нь харьцан гайг болцсон. Тэгэхээр ч одоо дүүл зодтолтой л таа гэлдэг хэлээ тий. Одоо үнэхээр болохгүй л одоо яах вэ? Тэгээд өөрөө гомдлох ингээд явах юм бол одоо яах вэ? Гэтэ тэр чи бас тааруулна шүү дээ. Яах вэ их нэг те нэг өнгөө. Гэхдээ тэгээд гайн таад дээр л илүү хүнд тусна үст. Тийм нөө мэрэгжлийн тамирчин гэдэг утгаараа. Тэр үед яхавдаа тэгэл яг үндэ архин гараад энэ аваг зодсон гэж хэлнэ үст. Нэг тийм л юм болох байх тийм. Гэхдээ зүгээр надад сонирхолтой санагдсан шүү те. Одоо баапан зэвж яхад нь манай Монгол залуучууд таадаг юмс үддэм болоо яа тийм бол. Үгүй ер нь гайг. Одоо сүүлийн үед бол ер нь их гайг болчиход байгаа шүү дээ. Нүүхээс шөөдөх тэгэл нэг одоо юу бол сүүлийн үед бол үнэхээр мэд гайг. Залуучуудын масс нь өөр болоод юм л та. Зөв шоуддаг болоод тийм. Тэгээд одоо нөгөө харсан үдсэн хүмүүсээ шүмжлэхээ болоод ч юм уу те. Хичээж байгаа шүү гэдгийг нь ойлгоод те. Монголоо төлөөлдөг шүү гэдгийг нь ойлгоод тэрнээс миний мэдгээр бол анх наав ингээл яг ингээд шоу маа төрүүлэл ингээл явж байхад бол одоо жишээ нэг тэнд нэг дуучин явж исэн чинь тэр дуучин тэгж байгаа хөөе тэр ардаа тэр пэ явж штэ гээл те. Үгүй өөр улсад бол өөр штэ. Өө тэр явж штэ гэдэг маа юм те эсвэл очиод гар өрөөд ч юм уу эсвэл очиод зураг авахулдаг эсвэл ингээд дэмждгээ хэлдэг те. Манад бол тийм байхгүй. Тэрийг ардаа тэр нөгөө тэр явж штэ гээл. Пэгэр нь дуудаал тэр нэг юу явжтэй гэл энэ амар онцгүй байхгүй. Одоо тэгсэн чинь харин энэ байдал миний анзаарснаар дээрээс нь одоо ярилцсан хүн амтнаас үг амнаас гэдэг шиг энэ бол байдал нэлээд өөрчлөгдсөн юм шиг маш их тийг санагдаж байгаа. Зөв. Подкаст рүүмийн хамтрагчаар PC Mall бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Угаалаг гар утасны өргөн сонголтоос уян хатан лизингээр Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брендийн албан ёсны борлуулагч PC Mall. За би гоё толоонуудаас нь асуумаар байна. Ер нь та хэдээс. За бас халиунаас асуух. Халиунаа ч бас зөндөө дулаа хийсэн юм ба штэ. Яах вэ? Тэгэхээр мондог тамирчин бас. Тэгэхээр тийм мэдээгүй байна уучлаарай. Тэгээд хамгийн сэтгэлдүүлсэн хамгийн гоё тулаанаа нэрлэеч. Яагаад? За миний хувьд бол ер нь New Image шингээс нэг тулаан бол байд юм аа. Одоо яг UFC-гийн анхны тулаан. Найзтайгаа тэгээ UFC-гийн анхных тэгээ дээр нь бонус хүрсэн ч гэдэм юм. Тэр нь нэг санагддаг бүх мэдрэмжийг зэрэг өгсөн. Одоо өөрөө UFC-г бол мөрөөдөж явдаг байсан. Яг холимогтлоонд орж гэлснээс хойш бол дэлхийн топ боттой те одоо зурагтаар хардаг хүмүүстэйгээ эднэртэй нэг өрсөлдөд үзчих гимсэн. Гэтэл яг Брюс Папер гэдэг зарлан дуулдагч тэрнгээр нэрээ дуудуулъя гэдэг мөрөөдөлтэй. Сонсох хүртэл гэл төсөөлөхөдөлтэй ямар гоё юу гэл төсөөлж үзсэн. Гэтэл тэр маань болоод тэр тулаа. Тэр Монголоо далбааг ороод далбагаа ч гэсэн анх удаа бүртгүүлээл бүх юм ингээл анхнах. Очиж бол нөгөө тэмцээнд анхаарахаас болго тэр тамирч явж тэгэл ингээл явж байсан. Тэр тулаа ярина. Бүх юмыг өрн зэрэг өгсөн л. Одоо UFC хэр чин
Одоо миний мэдхийлд UFC шүү дээ тий. Одоо холимог тулаан гэдэг чинь хамгийн анх одоо mixed martial arts гэдэг чинь гаргаж ирсэн холбоо байхгүй юу? Тэгэхээр тэр том тайзан дээр гарах бас мэдрэмж нь гоё байсан баг тий. Маш гоё. Яг мөрөөдөл хэлж байгаа юм шиг, зүүдлээд байгаа юм шиг. Брюс Бампер өөдөөс харчаал яг нэр дуудаад ингээ байж хахад. Батгарлах сонсч ирсэн үү? Хин Дана White доо UFC-ийн босс тий. Тэр хүний гэрт Чингис хааны хөрөг зураг байдаг гэж би сонсч ирсэн. Тэгээ Дана White юм биш. Ер нь бол манай яг грекч гэсэн гээд одоо холимог талааны маш алдартай залж болгож байдаг. Тэнгүүд тэр хүний опс дээр бол дэлхийн 4 том өдөртөгчийн зураг байдаг. Тэнгүүд яг Чингис хааныг бол өөрөө шүтдэг дайн тулаан. Бүхэл зүйлсийг монголчуудаас гаралтай гэж үздэг. Тэгээ одоогийн ч гэсэн холимог тулааны тактикт бол тэрийг оруулдаг, судалдаг ийм алдартай салж болгож байдаг. Яг манай багш тэгээд яг өрөөнд нүр Чингис хааны ард мард оролт ночоо зураг авалжсэн тийм юу бол байдаг гэсэн. За Батгэрлийг ярьж ирсэн дээр нь асуучих. Одоо Facebook-ээр яваад байна л да. За одоо Батгэрл чинь тэгээ сагсаар бол NBA-д орсон юм шүү дээ. Тэгээд цол молыг өгөхгүй юм уу? Өгөхгүй юм уу ч яг хүмүүсийн л уриалга байл л дээ. Тийм муухай нэрхтэй зүйл биш л дээ. Зүгээр өгвөл энэ хүн бол те энэний гавьяан бол алужээ бүрдсэн шүү гэдэг жилээ. Тэрэн дээр Батгэрл өөрөө юу гэж бодож байгаа? Би бол цом медаль юм уу бол нэг тоодгүй. Надад одоо юу гэдэг олон улсын инженери мастер, зүгээр мастер, спортын дэд мастер ямар ч юм надад бол байхгүй. Би бол тэрний төлөө явгүй. Гэхдээ яг одоо шавнараа бэлдэж байна. Одоо сая намсраагаа бас яг UFC-д өөрөө 3 дахь тамирчин болоо. Дунд нь бол манай 8 жаргал гэдэг байгаа. Тэгээ 3 тамирчин болгоод оруулчлаа. Би холимог талааны хувьд бол өөрийнхөө чадах зүйлийг бол тултал нь хийгээд хичээж яваа. Тэгэхээр одоо хороо масвидалыг Эштэн хоолтой цог 4 жил яг авчирсан. Тэгээд хүүхэд залуучуудад одоо зөв амьдралын хвшлийг спортоор тэр дундаа тулаанаар юу дутж байгаа тэр зүйлийг бас оруулъя гэд UFC чимиг бас франчайз эрхийг авцсан. Ингээ явж байгаа. Тийм юмнууд бол байгаа. Оо ямар гоё тий. Зөв. За баяр үргэе. За баярлалаа. Тэгээ хичээж л яваа. Баяр үргэе. За манай хоёрын хувьд гоё тулаануудаас дурсаач. Надад дуу за ихэнх тулаан маань гоё. Яагаад гэхээр энэ тулаануудаас би тулаан болгоноос туршлага авч үлдээд байгаа. Ялсан ч ялагдсан ч. Миний гэхдээ энэ дотроос хамгийн гоё гэж хэлэх тулаанууд дандаа ялагдсан тулаанууд байхгүй. Тэндээс маш их юм ойлгож байгаа. Тэндээс маш их юм суралцж авч байгаа. Тэрийг нөхчиж, тэрийг хийдэг болж иж аврагын бүс рүү очно гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг надад нэг ялагдсан тулаан дээр нь би одоо Марко Белларто гэдэг яг миний хөмсгийг задлж исэн залуу. Би эхний үе ингээ бүр хөөж зодоод бүр надтай бүр зодтолдож чадахгүй цухаж исэн байхгүй. Тэгээ бүр хөөж зодоод 2 дугаар үеийн бас дунд хүртэл хөөж зодоо явж байгаа шүү дээ. 2 дугаар үеийн сүүл хүртэл хөөж зодож явж байгаа. Тэгж жагаад намайг давхар амжуургаагаад миний дээрээс одоо нөгөө нэг страйкинг хийх буюу тэгээ товтлогоо хийж байгаа шүү дээ. Тэгж яхад миний одоо тухан дээр тохоон амар орж ижсэн баг. Ялж исэн тэр чигээр ялаа дуусчих юм дээр би яагаад алдчихваа гэдгээ бичлэгээ байн ухрааж үзээд за би ерөөсөө л энэ давхар хамуулахын байдгийг л өөрөөсөө хасч яахгүй бол би ер нь дахиад тултахад хэцүү байна гэдгээ мэдсэн. Босоогоос 1000 цогч унаад байгаа ялаад байгаа боловч энийг л суухгүй бол барилдаг хүмүүст л хожигдох магадлал маш өндөр байна гэд би чөлөөт бүхий спортоор одоо алдар клубуд очоод алдар спорт оронд очоод ингээд ер нь бол ингээд 3 жил гарan тасралтгүй яг чөлөөт бүхөө хийгээд нөхөд дууссан. Тийм тэгээд ямар тач дутуугаа бол нөхөл яваад энэ миний хамгийн тийм одоо сонирхолтой гоё тулаа гэх юм уу миний. Надад ч одоо гоё сонирхолтой хэрэг. Би нөгөө 21 онд нөгөө нэг 20 онд Монголд ирээд MMA ч болно гэд шийдсэн гэж тэгжсэн шүү дээ. Тэгээ би 21 онд нөгөө холимог тулааны сонирхчийн улсын аваргаар Монголд ордог байхгүй. Тэр бас тэр холбооны хамгийн анхны тэмцээн нэсэн тэр холбоо юу яагаад байгуулагдаад. Тэгээ тэр ухаандаа нөгөө нэг тухайн холбоо байгуулагч холимог тулаан гэхээр л спорт болгоноос авсан юм шүү. Таеквондо, бокс гэл шүүгчнэр нөгөө арын албаны хүмүүсийн нийлүүлсэн. Тэнгүүд би тэр нөгөө нэг би ч одоо нөгөө мэрэгчлэрээ ажиллах боломжтой надад ажлын санал ирсэн. Тэгээ ингээ 2-3 газараас ажлын санал ирсэн байжгаад би ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг
тэргүүн тавиад тэгээ одоо нөгөө олон жил сурчаад тэрийгээ хойш тавиад за би энэ тулааны спортоор дахиад хэдэн жил яваадахыг гээд ингээд золиос гаргаад орцсон. Тэгээд хичээллээд ингээд тууштай би босоогоо мутай кикбоксаа хийж байгаа үргэлжлүүлээ жижигцүү игээд ингээд явж байсан. Тэгээ хамгийн анхны тэмцээндээ орсон чинь би нэгдүгээр үед нь би өөрөө нөгөө техникийн зөвлөгөөнд нь суусан байхгүй юу. Тэгээ техникийн зөвлөгөөн гэж юм чинь бас амар чухал. Тамирчид дасгалжуулагч айл айл нь тэр яадгүй гэхээр нөгөө нэг тулаан болох одоо дүрм журам бүх юмыг танилцуулдаг юм баггүй. Тэгээ би өөрөө сууж исэн болохоор мэдээд байгаа. Тэгээ тэр сонирхчийн холбоо Монголд анхудаа тэмцээнэ хийжсэн. Тэнгүүд одоо юу гэдэг юм босоогоос ингээд хөвтөөд үнэхээр их амар грандом паунд явуул одоо ер нь тэрийг сонирхчийн тэмцээн ер нь тамирчин бэртэх ёсгүй баггүй. Тэнгүүд ер нь зогсоон шүү гэдэг юмыг ярьж исэн. Тэнгүүд би миний тулаан дээр яасан гэхээр би нэг дээрээ бүр ингээд дараа нь бичлэгээ ухраагаад үздэг байхгүй юу? Монгол хичтий авсан бичлэг үүдээ. Тэгээ ингээд 30 40 удаа ингээд грандом паунд явж зогсоогүй. Реферийн зогсоогүй. Тэгээ хоёрдугаар үедээ би Аарон борцтод гарт нь өчөөд ингээд шүүх зогсоосон чинь өрсөлдөгч тамирч өвөөгүй. Би тайвлаагүй байсан гэж хэрүүлээгээд. Тэгээ нөгөө техникийн зөвлөгөөн дээр ердөөсөө шүүгчтэй тэгж маргалтаж болохгүй. Арын албаны хүмүүс л тий дүрм журмаараа ингэж явж байгаа. Тэгж болохгүй гэсэн чинь тэгээ надад нөгөө нэг миний гарыг өргөх гээд ингэж зогсон чи өрсөлдөгч тал нь би тайплаг байсан би бууж өгөөгүй байсан гээд тэгээ хэрүүлээгээд тэгснээ бүх шүүгч нар нь хуралдаад тэгснээ дахиж үргэлжлүүл тоглуулаад тэгээ 3 дугаар үе дээр нөгөө чөлөөтэй охин байсан хгүй намайг тек тав унж байгаа. Тэгсэн ирнэ ямар ч довтлогоо байхгүй ямар ч даймаж учруулаагүй тэгсэн ирнэ тэр охин онцсон. Тэгээ надад бүр амар юу санагдаа шудраг бус санагдаад би ингэж амар их юм золиослж ингэж орж явахад миний одоо тий хамгийн анхны тэмцээн маань ингээд би хожигдчихлоо. Би уул нь ялж исэн. Яалччгүй ялцсан. Бүр цэвэр дутуу гаргачаад хахад сабмишнаар ялчаад хахад өгөөгүйсэн гээд намайг хожигдуулж. Тэгэл би шийдээд би дахиж хизээч Монгол тэмцээнд орохгүй гэв. Тэгээ энэ миний одоо энэ бодол маань намайг яг шүүгч болоход амар нөлөөлсөн. Харин би бас яг бодоол ичлээ. Нэг хаалгахта дараагийн юм те өөрөө яг нэг бүх юмэн туулаад үзчихээр дараагийн юмд айгу ойрхон. Өөрөө ингэхгүймсэн өөрөө мэдэрсэн юм чи шал өөр шүү дээ. Тэгээ одоо жишээ нь хэд би ингээд Монгол бакалавраа сураад Хятадд магистр гээд ингээд 10 жил би сурцсан байсан байгаа байхгүй юу. Тэгээ 10 жил би сурчаад мэрэгжлээрээ ажиллаж болох байсан. Тэгээ за тулааны карьераа нэг 5 жил гээд ингээд төлөвлөсөн явж исэн. Эхний жил гарн дээр нэг гэж байгаа. Тэгээл за болий дахиж тоглохгүй гэл. Тэгээ байжсэн чи тэр чинь 21 онд тэгээ 22 онд Road to One-ыг шүүгээл. Тэгээ явчихсан. Миний хувьд дахиад нэг тийм тулаан байх нь байд. Нөгөө малгай хондог. Тэрийг үгүй нөгөө байхаа ингээд яриад байгаа юм тийм гэсэн болохоор тэр бол хариугаа авсан. Тэгээ баяртай байсан. Тэгээл болоо гэдэг байхгүй. За одоо манай дундуур нь төр завсарлах та яах вэ гэхээр манай Юлоны нэг асуултууд байгаа. За энэ асуултуудаас та бүхэн хариулаад зөв хариулсан тохиолдолд эрхийн бичиг авах байгаа. Тэгээд за тий эндээс та бүхэн шууд сонгочих жол. Суулгах юм уу? Тий. За энэ дээр 100 мянган асуултууд нь болохоор Юлонтой холбоотой асуулт болчихно. 50 мянган нь бол тэр шууд хамаагүй танин мэдгүй асуултууд байгаа. Гэтэ ер нь маш амархан. Тэгэхээр ганц эмгтэйгэр их. Надад хариулт нь энд байгаа. Энийгээ би бараас очнаа. За аваарай суулж. Гурал авчихгүй шууд. За хинээс эхлэх үү? За Батгэрдээс эхэлчихье. Ямар асуулт байна? За юу л өнгө Хятад дээрс хоолны газар нийт хэдэн салбарт тавиа. Зааж гараа тэр мик нэрэ шүү. За наад асуултаа бас сольж бас болно. Гэхдээ буудаад ончих юм бол болж байгаа. За энийг бол яг хэлж үл мэдэхгүй байна. Сольх уу? Сольж болно шүү. За сольж. За сольчих. Дэглээн шүү. За. Зэ. За та хөргөнийхөө хүүг хэн гэж дуудах вэ? За ингэ шүү заяа. Би дөрмийн тайлбарлаад өгч. За эндээс ингэж яагаад хэрэв Батгэр л хариулж чадахгүй байвал дараагийн юунууд нь очиж гэсэн асуултууд нь очиж зөвхөөс нь авчих шүү заяа. За окей. За энэ бол амархан асуулт байна уу? За. Хөргөнийхөө хүүг хэн гэж дуудах вэ гэж байгаа байхгүй. За. Тэгэхээр зээ хүү.
Охины үйл гэсэн үг. За зүг байна, зэ мөн байна. Та ингээд 50 минутын ирэх юм бичих ажлаа шууд аваа явж болно. Тийм. Юлон дээр очиад ашиглаарай. За минийх ингэнэ. Юлонгийн арслан ямар утга учиртай вэ гинэ? За. Тэгснэ A над дуудах, B баяр хөөр бэлэглэх, Вен амжилтад хөтлөх, D дээрх бүгд гинэ. Буутгал асуулт байна. Энэ арслан энэ шүү за. Чи мэдэн шүү дээ. Юу. За энэ дээр хятад хандтай байна те. Тэрийг жоох хараадах юм. Хүмүүс бүжиглүүлээд идэг мөн үү? Багтай. Хятадын лууд баяр. Дэн. Мөн. Яг тэр нөгөө ханзыг харахаар Аз доодох амжилт хөтлөх, баяр хөөр бэлэглэх, дээрх бүгд гэсэн байна тийм. энэ бүгд ухаа гэж бодож. Мөн байна дээрх бүгд. Яа. 100,000. За шинийгийнх байна. Энэ миний юу юм бэ? Өмнө үзчихсэн боловч би бүтэн бол үзэж байгаагүй. Энд тэндээс нь л харж ирсэн. Хошин шогудаас ч гэсэн харж ирсэн тий. Хошин шог дээр маш их тайзан дээр явагддаг тий. Титаник хөлөг онгоц хэдэн онд мөсөн уул мөргсөн бэ гэсэн байгаа байхгүй. Тэгэхгүй дээр за Ад нь 1912 он. За Бэд нь 1924 он. За Вэд нь 1935 он. Гэд нь 1946 он гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас би мөргсөн хэсэг тэгээд энийг ямар нэгэн түүхийг мэдээ судалж үзээгүй болохоор зэрэг буутгал асуудалтай болчихлоо. Дайнаас өмнө үл гэж бодсон юм шиг тийм. Тийм, дайнад нэг бол дайны үеэр үү гэж. Энэ юу баха? Энэ Гэдэн буюу 46 онд нөхөө. За Гэдэн буюу 46 он биш байна. За тэгвэл одоо байна. За батгэрл дээр очсон. Тэгвэл дахиад үзье. За жамд 100 хойчих боломж. Титаник хөлөг онгоц хэдэн онд мөсөн уул мөргсөн бэ? Хажуунаас нь ер нь дугаа ажих хэрэгтэй байна те. Өөр дээр нь ирэх учраас. Тий. 12 24 35 бол юм биш тийм ээ. 46 бол биш болцсон. Тэг биш болцсон. 24. За 24 биш байна. За энэ ч буцаад над дээр ирчих. За 24 12 үлдсэн. 46-нд биш гэсэн 12 35 байна. Тий 12 35. Үл тэр штэ бат. 12 л гэж орж ирээд юм да. За нэг нь л хэлнэ штэ. Зэрэгтэй. 12 юм болоо. За 12 муу байна. Би дайнаас өмнө За ингээд тэр хаавсэн би ч одоо шинэг айгуугаа яриад Титаник юм өндөр зүтчихсэн байгаа юм. Манай мэдчихэн даа гэсэн чинь би гол нь тэр чинь оны нүгээс тогтооход тийм. Зүү тэр ч одоо буудаал авлаа штэ тий. Бүгдээрээ сайхан буудлаа штэ. За тэгээд төрхөн ч гэсэн жаа өөр юм яриа цаатсан болоо гэж бодож байна. За бүгдээр буцаад яриараа орё гэж бодож байна. За одоо тэ учиргүй амар хэдүүлээ юу ярьж яхаар бас өөрсдөө юм ярих гэж бодож байна. За ер нь шал өөр юм ярьцгаая те. Тулаантай холбоотой асуултууд руу буцаал эргэл орох болов уу гэж бодож байна. За ер нь манайх ер нь 100 юу хийж гин? Энэ 100 ер нь аялахаар төлөвлөж байна уу? Ер нь аялалд хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ? Гэр бүлтэйгээ явж гин үү? Ер нь энэ 100 юу их гэж байна да? Подкаст руу хамтрагчаар Зуброкагийн Жин бид бүхэнтэй хамтран ажилладаг билээ. За тэгэхээр Зуброка Жиний хувьд за дэлхийд 3-т борлуулалтаараа ордог. Европын бол номер 1 бүтээгдэхүүн байгаа. Амтны хувьд 2 төрлийн амттай. За нэг нь бол энгийн, нөгөөх нь бөөрөлцөгний амттай гэсэн 2 амттай байгаа. За онцлогийн хувьд Беловеза ойн гүний булгийн усаар найруулагдгаас гадна тухайн эртний ойн 12 төрлийн за эмийн ургамлаас гарган авсан гэдгээрээ онцлогтой байгаа. Ингээд подкаст руу хамтрагчаар Зуброкагийн Жин бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ер нь аялал маялд бол явдаг Монгол доош тэр гадагшаа тэр ер нь л аялахыг бол айгүй хүсдэг их дуртай. Одоо бол яг энэ 100 тулааны юунуудаа яваад байгаа. Сая Намсратаа хэл жишээ нь Макао ороод ирлээ. Дараагийнх нь болохоор зэрэг Солонгос руу. Бид нар бол уламжлал болсон бас нэг зүйл байдаг нь юу гэхээр зэрэг одоо тулаанаар очисон ч гэсэн тэр газрын хамгийн гоё газрыг бол очиж үздэг. Магадгүй тулаанаа дуусчаад бас цаг зав гаргаад дахиад үздэг. За ингээ ер нь бол их аялдаг. Тулаанаа бүр болий заяа. Тулаанаас өөр юу хийж манайхаа ер нь. Тулаанаас за тулаанд аягүй их цаг хугацааг зарцуулж байгаа нь таад байна ойлгомжтой. Тэгэхээр тулаанаас гадна одоо дараад нь хамгийн ихээр цаг хугацааг зарцуулж байгаа хобби ч юм уу тэ магадгүй одоо юу вэ гэж асуух зүг мөлөө.
Минийх ч амархуу ингээ амархан гэдэг байгаа шүү дээ. Яг нэг хобби гэдэг байгаа шиг би ч нэг одоо дрифт клубын бас нэг гишүүн гэж явж байгаа. Тэрнээс гадна өөрөө бас нэг спорт машинтай тий дрифтийн машинтай тэрийг нааш нь цааш нь янзлах гээл давхар ингээл бас мотоцикл буюу тий мотогоо нааш нь цааш нь гих нэг иймэрхүү битол яваад байгаа. Энэ дэр бас нэг юм ярьчих. Мото гэхээр зэрэг би 2021 оны хүмүүс нэг тухайн үед би чинь нэг ч ялагдaltaгүй амар явжсэн үе байхгүй. Тэгээд 21 онд Японы Yoshiki Nakahara гэх залуутай тулдаад би ялж явжгаад нэг хориотой хөшгөлөлт хийгээд улаан карт аваад тухайн тулаанд дуусаад би ялагдчихсан байхгүй. Яг эндээс ирээд Корнегийн яг дуусч ирсэн үе эндээс ирээд манай одоо мото клубын найз нар маань намайг ирсэн гэд гараад ирч гэд бид карантин 7 хонцод гарч ирээд яг маргааш нь одоо мототой бөөнөрөө нисхийн зам дээр явж байгаад би маш хурдтай ослноос маш хурднаас ослож исэн байхгүй. Ослоод миний шагаа арснаас босод хэсэг нь арсан дээрээ л үлдсэн бос тэр хэсэг нь бүгд салцсан. Тэгээд тэр ослноос хойш яг 2 жил гарны хугацааг ямар ч бэлтгэл хийж чадахгүй, ачаал авч чадахгүй, шаганаасаа болоод маш тэр чинь бүр маш хүнд хагалгаа юм чи. Тэгэд энэс болоод дууссан. Тэгээ нэг хүмүүс яриад дуусчихдөө. Тэгэхээр зэрэг нөгөө тамирчин хүмүүсийн бэртэл гэмтэл хамгийн хэцүү зүйл те. Одоо нэг хамгийн одоо зогсоохт ганц зүйл чинь тэр байгаад байгаа. Ер нь бол тэгээд тэр дуусаад тэр хагалгаа дуусаа 2 жил гарын завсарлаад ингээд энэний дараа буцаад тоглохдоо одоо Цэндбаатар буюу мэрэгжлийн бокс чинь бит 2 600 сая дээр тоглож дөнгөж ихний хадлааны хийж эхэлж байгаа юм. Буцаад ингээд хийгээд ингэж яваад буцаад формдоо ороод буцаад онч биши балбондоо тултаад ингээд явж байхдаа би нөө түрүү хэлжсэн шиг барилдааныхаа бэлтгэлээ одоо маш сайн хийх ёстой гэдгийг ойлгоод би чөлөөт бүх 3 жил гарын хийсэн ингээд ачаал маш их нэмэгдээд нөгөө нуруунд дээр ч амар их ачаал өгдөг чөлөөт бүх яг энэ хэсэг дээр миний одоо нуруу жоохон суулттай байсан байж таарж байгаа. Тэр нь улам хүндрээд цүлхийлт буюу одоо эвэрхийлт үсээд гулсаа гарцсан диск нь бүр 3 үеийн дээр гулсаа гарцсан. Тэгээ би бүр нэг хөл рүүгээ мэдээ алдаад алхаж чадгаа болоод. Тэгээд бүр эмнэлэг домлогоор яваад ингэсээргээд хамгийн сүүлд нь хэсэг аргалж тариулаад ингэж явдаг байжгаад сүүлдээ үнэхээр аргагүй болоод хөл дээрээ сөхөрж унаад нэг хөл дээрээ би бүр мэдээгүй зүгээр алхаж байгаа сөхөр унаж байгаа. Тэгээд шууд одоо энэ сайд нэрээ 2 буюу нуруу нуусны хэмжтэй тэмүүж хах тэрэ очиж хаалгаанд орж исэн. Тэгээд хаалгаа дуусаа дахиад би гам барьж эхэлж байгаа. Дахиад хэсэг хугацаа өнгөрч байгаа. Хүмүүс яг энийг ойлгохдоо тий өөртөө болчлоо гэд бодчихлоо. Өөрийгөө одоо их цантай гэд тий ингэчлээ тэгчлээ гэл янз бүрийн шалтгаанаар яриад байгаа боловч ийм том 2 хагалгааг ийм том 2 хүнд гимтлээс хамгийн гол 2 юм баг. Иннээс буцаад ингээд одоо формд ороод одоо би ямар ч гимтлэхгүй баг. Одоо миний нуруу дахиж өвдөхгүй. Тий. Миний нуруу дахиж өвдөхгүй. Би ч юусэн юм багхгүй. Яг мууяр Монгол хүний зан багхгүй мууяр гэдэг. Хүн нэг сайн бодоо яваад ийл нь болно гэдэг шиг би ер нь тийхгүй би ер нь ингэхгүй. Одоо би өвдөхгүй гэж байгаагаар би яг өөртөө ингээд тэр чигээрээ ингээд нэг юм өөрийгөө зөгнсөн юм шиг болчихдог байхгүй. Зөв талаараа зөгнж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо ер нь бэртэл гимтлэхгүй байгаа юм чи одоо маш их форм, маш өндөр форм авч чадхаар болсон гэсэн үг. Өмнөхөөс илүүгээр. Тэгэхээр одоо буцаад тулаан луга бүр нефт шопт орохоор шийдсэн явж байгаа. Тэгээд хоббиний энийг бас давхар хажуугаар хобби болгоод явна. Яг хоо туршлага хашраас туршлага суралцаад байгаа. Мотоциклыг бол төдий болгохгүй байгаа. За нэг цахилгаан дугуйч юм уу те нэг иймэрхүү юм нанцаа нунчин. Дрифт болохоор зэрэг спорт карыг одоо санжаа өөр маш сайн мэднэ шүү дээ. Санжаа чавраад дрифт юм шүү дээ. Би дрифтч бол биш шүү. Celebrity match-д ородлоо. Бид хоёр хамт орсон. Тийш дээ. Би ч батгирлахт өөрийнхөө машинаар хоёрын товчон дээр одоо тэр том талбай дээр аваажж өгөөд батгирлах зааж өгөөд яг өөрийнхөө машин дээр зааж өгөөд. Миний пердаг эргүүлээд
Тийм. Тэгээд ер нь бол миний одоо өөр хийж байгаа зүйлүүд нь тэр байна. Тэгээд хашинд нь би саяны бэртэл гимтлийг хиллээ. Тэгээд бас тамирчтмаа ч гэсэн одоо миний нүдэн дээр харж байгаагаар яг нь миний мэдхээр хэд хэдэн мото унж байгаа залуучууд байна. Эдгэртэй ч гэсэн мотог маш болгоомжтой Монголын зам маш хэцүү шүү гэдгийг хэлнэ. Жолооч нар дохио өгөхгүй дарддаг. Тэр маш хүнд хэцүү. Дээрээс нь тамирчин одоо хичээж байгаа залуучууд болгондоо мото биш ч гэсэн өөр ийм эрсдэлтэй зүйлийг ер нь хийх дэмий юм байна гэдгийг бол бас ташрын хэлье. Зөв. Баярлалаа. Араас нь баярлалаа. Ер нь бол гэхдээ тамирчин бол энийг бас хэлэх нь зөв баха тий. Тийм хүн болгон бас шинэгийн дотор ороод амьдраад үтсэн ш мэдэхгүй шүү дээ. Яг нөгөө өөрөө биеэрээ мэдэрсэн болохоор би хэлээд байгаа юм тэр ихгүй. Зөв. За тэгээд гой бэртлийг хараас гой өндөр амжилт үзүүлээрэй минь найз. Амжилт хүсье. Одоо алгаад өгөөрэй. Баярлалаа. Станаар. Жинхэнэ нөгөө нэг хүсэж исэн форм аваад хүсэж исэн дуулаануудаа хийгээд явна. Шинийг ирж захтал бас яг бодоол очлоо. Чи спортоос өөр юу хийдэг гэсэн чинь нэр үнэхээр хэцүү юм байна. Яг хөө зүгээр нэг хөдөө гардаг мардаг. Тэд нартай бол айхтар цаг зарддаг юм байна. Уг нь бол айгуу дуртай. Нэг завтаа болоод хийх юмсан гэж бол их боддог. Тэгвэл одоо хийж байгаа юм бол нөгөө UFC GM хийгээл бас эзэн зэрэг орчих санаа байна. Бас тэг хэрэгтэй юм хийчмаар байдаг. Тэгээ дээр нь Есть бас спорт хорооны дарга хийж байгаа. Тэгээ зундаа түрүү жил бол хоёр хүн одоо ээш нь холоромос медалийг авчирсан. Энэ жил уг нь бас авчрах байсан. Тэгээ сая намсрайтаа эднэр тэмцээн оролдонд яваад тэгээд одоо дараагийн тэмцээн маань бас 7 сарын болно одоо зөвлөр тэнгүүд төрөөсө зав гарахгүй. Тэгээ тэр ажлаа төрөөр намар болгох юм уу хойшлуулсан. Тэгээ ер нь л яг миний амьдрал өөрөө л тэр хаяараа тулааны юмд ингэ явдаг юм байна. Тийм байна. Өөрийгөө яг тийш бүр 100% зориулсан байна. Уржигдрэл нэг гарчаад яг төрсөө өдрөөрөө гараад хэнтээ ороод тэгээ нэг тамганы найз хийсэн. Тэгээ тэн дээр очиж нэг сайхан 1000 адуу дуугаад. Тэгээ дээр үе сайхан хэмжээг аваад. Тийм 1000 адуу бүр хураалт туугаад явах чинь зүгээр цаанаас юм огшиж байгаа юм шиг. Нутгийн зүг рүүгээ чиглүүлж хийчээд явцсан гэсэн. Манай ч зүгээр эрдэнэ байгаа шүү дээ. Тэгээ шилэл рүүгээ шилэн богд рүүгээ чиглүүлчихэл ирсэ. Шилэн зэйр болох нь. За манай халин 80 гэж байна. Халин маань гэд гэр бүлтэй юу? Би ч одоо нөгөө сүүлийн 3.5 жил 3.5. Одоо ингээд 4 жил Олимпийн цикл шиг 4 жил болох ч байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө анх болохоор би нөгөө сараар явдаг гэсэн. Энд чинь 7 хоног болгоны 5 дахь өдөр болгоо ингээд тасралтгүй тэмцээн болж идэг байхгүй юу? Тэгээд анх сараар явдаг байж байгаа 3 сар 6 сар одоо ингээд жил гээд ингээд бүтэн жил тэнд байдаг. Тэнгүүд 5 дахь өдөр болгон шүүлттэй. Тэгээд сардаа нэг удаа хагасаа өдөр гээд 5 дахь хагасааны шүүлт гээд. Тэгээд бусад өдөр нь болохоор ажилгүй. Чухал ажил байхгүй. Тэгээд бэлтгэлээ хийгээл байж идэг гэсэн байхгүй. Тэгээд би ч одоо ингээд тулаан хийхгүй байгаа юм шиг хэрнээ бас нөгөө бэлтгэлээ хийхгүй болдгоо. Дээр нь одоо нөгөө энэ тулалж байгаа хүмүүсийг чинь ухаандаа зөв шүүхийн тулд би тэр нэг бас нэг мэдрэмж тээж явж идэг байхгүй. Тэнгүүд тэр мэдрэмжийг алдчихгүй тулд бэлтгэлээ хийж идэг. Дээр нь нөгөө одоо энэ жижигцүгийн спортоор хичээлээд одоо ингээд 6 жил болж байгаа. Тэнгүүд энэ ч одоо маш их сурах юм ихтэй. Тэгээд ердөөс холмог тулаанд бол угсаа ер нь би тэгж бодсоо. Анх юу яд юм лээ. Өөрийгөө амар мундаг шүүгч болчлоо. Том холбоонд ажиллаж ингээд яг нэг ингээд нэг хамраас сөхөх үе гардыг байлээ. Яг тэгжсэн чил ялахгүй юм дээр бас нэг жоохон алдаа гарах. Яманы гар цэгээд үү? Гарах гад тэнгүүд нь буцааж өөрийгөө доош нь дараад тэнгүүдээ бас ингээд намайг бас чадаад ахад олон улсын бүр ингээд гадагшаа өөр тэмцээн рүү авч явахгүй байгаа гэсэхгүй намайг. Тэнгүүд би бас амар даруулж байгаа мэдрэмж аваад тэгэл өстө шүд зугаал тэхээс тех гэж за би зүгээр ингээл өөрийгөө улам боловсруулаад илүү ихийг сураал байж ах хэвээр байна гэл тэгэл бэлтгэлээ хийгээд л яваад идэгсэн. Тэгээд хобби гэх юм бол юу амар олон хоббитэй. Тэгээд нөгөө 3.5 жил гээд гисэн шүү дээ. Тэгээ яг 3.5 жил ганцаараа тэнд амьдарч байгаа байхгүй юу? Тэнгүүд хүн чинь яг нөгөө ганцаараа байгаад ирэхээр өөрөө өөрлөгөө өнгөх цаг хугацаа амар их гарч ирдэг. Эхэндээ бол бараг шүн мөн унтахгүй. Тэгээ дээр нь ингээл очих болгондоо ингээ байраа сольдог болохоор одоо нөгөө юу солигчоор унтаж чадахгүй болчтой. Тэгээ бол сүултээ яг өөрөө өөрлөгөө өнгийгөөд би хинбэ гэдэг рүүгээ яагаад ер нь цаашдаа юуны төлөө зорж амьдраад байгаа юу хийх ёстой вэ энэ гэдэг рүүгээ анхаарад тэгээд одоо юу гэдэг хүүхэд байхдаа хийхийг хүсэж исэн дуртай хоббинуудаа илүү хөгжүүлээд багсаг жоохон зурж мордог гэсэн тэрийгээ чөлөө цагаараа зурж мордог ч юм уу. Тэгэл одоо сүүлийн үед бас нөгөө
өөрөө нөгөө тамирчин байсан болохоор яг тамирчдад хэрэгтэй юм руу айгүй их чиглэж байгаа. Жишээ нь хижин хасалтан дээр яад ингээд энэ тентгийн судалгааны ажил уншдаг ч юм уу. Тэгэл одоо чухал хэрэгтэй бүтээгдэхүүн юу байдгийг гэдэг ч юм уу. Тэгээд мэдээж нөгөө нэг суусан газраас шураадах хэрэгтэй шиг гэж. Таиландаас яг нэг тамирчид хэрэгтэй. Одоо Таиланд ч бол яг ингээд тулааны орон болоод байгаа шүү дээ. Үндэсний спорт нь Thai box. Тэгээ газрын тулаанчид тэнд очиж бэлтгэлээ хангадаг. Кампинг хийдэг. Тэгэнгүүт тэр тамирчид юу хэрэгжилж ийн яаж ийн хийж ийн. Манай Монгол тамирчид энэ юмыг хэрэгжилж чадж ийн үү яаж ийн хийж ийн гэдэг дээр амар их төвлөрөөд тэгээ бас нэг ганц хоёр юм оруулж ирж байгаа. Зүг харин юм оруулж ирсэн юм тий. Би ч суулсан газараас шараадах юм. Тэгээ төхөртэй болчих. Тэгээ нөгөө бас албан ёсны эрхтэй оруулж ирнэ гэдэг дээр бас сүүлийн жил гарн дээр нэлээд цаг авсан. Зөв. За ойлголоо. Тэгээ одоо нэг 3.5-ыг яриад ирсэн. Одоо 4 болж байгаа. Олимпийн цикл чинь 4 жилтэй. Тэнгүүд одоо Олимпиос хизээ медаль авах юм бэ гэдэг чигтэй. Зэрж байгаа дээ. Хизээ өрхтөө болох гэдэг. Тэгээд анх нөгөө ингээд One гэдэг холбоонд сонгогдоо. Дээр нь One-ийнхаа хамгийн анхны эмэгтэй шүүгч нь One-оос Монголоос ийм том холбоо руу явсан анхны хүн болчихж байгаа юм. Тэнгүүд би бол ингээд чадлаараа аль болох удаан байгаад сурах юмаа сураад тэгээд буцаж ирээд монголчуудаа одоо жишээ нь хэд би нөгөө намайг буруу шүүсэн гээл тэгжсэн штэ. Би үнэхээр бүр ингээд дотроос сатнаад байдаг гэсэн юм. Тэнд очиод ажиллаад жоох юм сураад ирэхээр буцаж ирээд хэлмээр санагдаад. Тэгэл жил гарan 2 жилийн дараанаас эхлээд монголчууд намайг жоохон багсах тоож эхлээд холбоодод. Тэгээ ямар ч сан Монголын шүүгч нарт нэг 6 семинар бол тавьсан байна. Тэгэл nice. Тэгээд нөгөө тийм монголчууд гэлтгүй ер нь хаа газар адилхан ингээд нөгөө хоёр тамирчныг л одоо хооронд нь тулдуулах дээрээ л амар ач холбогдол өгөөд идэг болохоос тэр хүмүүсийг ямар хүн шүүхийн хаана болохын цаг том процесс нь том л та. Тэр хүмүүс юу өмсөж зүүхийн те стандарт нь ямар байдیں۔ Мэргэжлийн тулаан гоё ингээд те хүн харахад юм гоё байхын тулд зохион байгуулалт цайтай байхын тулд юун дээр анхаардیں гэдэг ч юм уу те. Одоо яг тийм процессыг чинь 7 хоног болгон харж байгаа байхгүй. Би одоо ингээд нэрээ өөрийгөө хідэн тулаан дээр ажилласан байна гэж бодсон чинь 5 дахь өдөр болго ингээд шүүж байгаа. Тэгээд хагас өдрийн тулааны мөгдөнгүүд ингээд 200 шоуны ард бол гарсан. Тэгээ 200 шоун чинь дунджаар 7 хоног болгон 10 хүн орж байгаа гэж 2000 хос тулааныг бол ингээд баян байгаа юм байна да найз. Тэгээд 2000 тулаан гэдэг чинь 4000 одоо high level тамирчдыг дэрэгдээс нь харсан байна. Тэгэхээр энэ хүний нүд арай бас жоохон өөр байхаа л гэж. Тэгээд тэр үзэж харсан юм аа хүмүүст ингэж хэлж өгдөг болсон. Одоо яг ингээд сая инкиод одоо тэ сагсаар бол яг MBA дорх гол драфтлагдах гал ингээд байж цаана ямар өрсөлдөөн байдгүй гэдэг юм бол харагдаж байгаа. Холимогт улаан ч гэсэн яг адилхан тийм байхгүй. Тэгэл тэр магадгүй MBA хаана ингээд зохиогч UFC бас яг ингээд бүр бүх юм систем болцсон. Одоо өчнөн жил ингээд зохиогоо явцсан. Тэнгүү тэндээс өөр тамирчиж тэр зохион байгуулж тэр сурах юм бүр асар их байгаа байхгүй. Бид нар өөрсдөө яваад тэнд очих юм бол маш олон жил болно. Тэгээ магадгүй цааш нь дахиад өгч явчих бид нар гүйцэхгүй. Тэгэхээр тэнд байгаа ямиг энд хамт хийж ижил тэр төвшөнд очиход ядаж хугацаа өнгөрлөө. Надад нэг юм сонирхолтой асуулт байна. Би нэг үнэхээр мэдэхгүй болохоор асууж байгаа шүү заа. Одоо яг энэ холимог дулааны бүр хамгийн анхны юм одоо үндсийг нь тарьсан хүн те одоо тэр үрийг нь суулгасан хүн ер нь хин бэ Монголд? Яг холимог дулаанд яг хин гэдэг хүн чаашаа те одоо ер нь ямар байгууллага ямар газар байд юм? Ер нь дулааны юг ярих юм бол манай багш одоо Наран Дунгалаг гэдэг үнтэй бол цаашгүй холбогдно. Зөв. Тэгээд бас цааш нь Арай жүний чигээ Япон багш байдаг. Хөрсөн. Энэ хоёр үнтэй бол яг холимог дулаан гэх юм бол бүр салшгүй батгах юм надад. Хөлөөлөг гэж боддог. Бүр салахгүй мó. Тэгээ одоо яг тэр үе чинь юу байгаа штэ. Одоо өмнө нь хийжсэн тэмцээн байна. Нэмэх хасах 93 гэж байж байгаа. Тэгэхэд тунгоо багш 70-тай хийж 93-т ингээд төрүүлж исэн. Тэгээд ингээд зохион байгуулалт юу гэдэг бүх юмыг биднэрт бол бүр таг төвхий байгаа байхгүй. Юм байхгүй. Зүгээр л зодлон л гэдэг ойлголт байсан. Гэтэл Япон понд хөгжсөн байсан. Тэгэхээр манай багш харин арай багш хазаар Жайка гэдэг төслөөр энд очноо 20 жил байна амьдэрсэн.
Тэгээ өөрөө бас холимогдлоо хийдэг байсан учраас бид нарт бас төтлөх тэр боломжийг олгоод янз бүрийн юмнуудыг заагаад одоо ажиллаж байгаа тэмцээн зохиож байгаа хүмүүс төрөлтөгдөг ингэдэг гэдэг бүх чиг замыг бол тэр хүн гаргасан гэж би бас тодорхой хэмжээд бол боддог. Арай өчтөө бол их баярлж авдаг байхгүй. За. Би нэмэдэггүй. Монголд бол юм. Манайхаас одоо нэг жишээ Ширэнбэлид хүмүүс ингэж яриад байдаг байхгүй. Сайн манай татлагаж яах буюу Монгол сая тамирчин Дамлан бүрүү ах маань бас амар төвш ах маань энэ хоёр ахын маань багш нь гээд одоо Америкт бас ийм заал ажиллаулдаг мөнх хэсгэлэн гэж байдаг байхгүй. Манай болохоор мөнх хэсгэлэнхийг хамгийн анх гадагш олимогтлаа явсан хүн тэрнээсээ дахиад одоо энэ UFC гэдэг шиг одоо тэр холбоо руу Ultimate Fighting Championship шүү дээ. Тэнгүүд ийшээ явах болцоотой болоод явахтаа гол нь UFC ч нөө элэгний BC гэдэг юм авд юм биш үү? Элэгний эрүүл хүмүүс шинжилгээ. Цаа эрүүл хүмүүс. Тэнгүүд яг мөхөсглахаас цэн илэрсэн B нь бол байдаг гэж байгаа хүн болгон тий. Тэнгүүд цэн илэрсэн нөгөө болохгүй нэлэрсэн тий. Тэгээд явж чадаагүй дахиж тулаа хийгээгүй тийм хүн гэж бол бас манайхаас ярьдаг. Тэр чи яг хөө яг одоо дамлаах бид нар бол яг хамт хийдэг байсан. Тэнгүүт яг үрс өөрийн явах юм бол арай жуны жоог шиг бид нарт ингээл тэгэл тунгоог шиг ингээ явсан. Би одоо анхнаар бол бас мундаг штэ. Тэгээд бид нэг олон хамгийн анх гадагшаа тулцсан гэх юм бол одоо Сумьяо. Боб Сапта үздэг. Боб Сапта үздэг чи хамгийн анхных юм уу тий? Тийм баг. Ер нь бол гадагшаа яг холимогтлаанаар яасан бол ер нь ийм асар богинохон боохгүй сугацааг нь харах юм бол гэхдээ бүр хурцгах бас боломж байгаа байхгүй. Ягаад гэвэл Монгол хүн өөрөө ямар дайчин бэлээ өвгдөлтэй бүх юм байгаад байгаа. Одоо бид нар дотж байгаа юм бол бодлогыг шинжлэх ухаан ч юмнууд. Тийм одоо яг хэдхэн жилийн дотор ямар холбоонд хидэн тамирч орсон байна гэдг нь асар хурдтай байгаа байхгүй. Тийм тий. Тэгээ бид нар магадгүй дэлхийн шилдэгүүтээ өрсөлдөх тэр боломжийг бид нар өөрсдөө харах хэрэгтэй байхгүй. Яг өнөөдрөөхөр ингээд яваад тэ шилтэ болоо идэл одоо урагт маяад ингээд яг зүгээр хамаг төлхөөрөө явах юм бол UFC-ийн аврах төр бор зүрхээр явуулдаг шиг хэцүү. Бас хугацаа их орно гэсэн үг. Тэнгүүт яг одоо жишээ нь хамгийн ойрхны жишээ бол Дагестан тамирчид байна л да одоо UFC-д ноёлж байна тэ. Уулынх нь. Тэ уулынх нь. Тэнгүүт тэд нар хизээч Дагестанаас тэнд очиагүй байхгүй. Яг Америкт өөрсдөө маш сайн барилдаантай. Тэгээ Америкт кикбоксинг академи дээр одоо Даниэл Кормер маш дурслагтай том клуб дээр очиод тэгээ гарч ирсэн байдаг байхгүй. Тэгээд тэр систем юмнуудаа бүх юм илжтэй дэлхийн юмнууд чинь тэр дандаа толооны юмнууд клуб ингээл UFC өчнөн жилийн ноу-хау бүгдээгээ тамирчтай өгнө. Тэнгүү Дагестан өөрсдийнх нь школ өөрсдийнх нь одоо зөндөө юмнууд байгаа байхгүй. Тэд нартэй холжиж гарч ирж байгаа. Тэгэхэд л Монголд бид нар бас өөрсдийн Монгол ах бай. Тэг идэж явдаг юм. Тэгэл амьдралаа ах бай. Зөндөө юм баахгүй. Энтэй ойлгох юм бол бас тэд нар шиг гараад ирэх бүрэн боломжтой. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу номер 1 болж чадсан Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баянбүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол, Тэрэлж гэсэн 5 салбартай. Жинхэнэ хятад цоогийг монголчуудаа уран дор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хослуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өргөхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За би нэг асуулт асууя. Одоо нэг толооны өмнө face to face хийдэж штэ тий. За тэрэн дээр яг юм бодогдох уу? Ер нь айлгахаар гарттай хүн байна гэж байх уу? Тэрэн дээр ер нь яг хүн дотроо өөр л юм бодох. Жишээл манай хоёр урдаас амар хараад аль муухайгаар аль ширүүнээрээ хараад бол туршлагатай тамирчдад бол нэмэр байхгүй шүү дээ. Яг тийм үү тий. Тэгжил вэ гэсэн юм шиг. Тийм адилхан заавал тэгж харах шаардлагагүй. Жишээ нь би ингээл амар ийм тий нэг шоу нисэж байгаа юм шиг хөмсгтэй гэл хүмүүс тэгж яриад. Шинэг хөмсгөр нь би яач угаасаа нэг би нэг гадуур явахаар маск зүгөө тий малгайтай явж яхаар яасан ч нүд хөмсгөр таньчаад байгаа. Тэнгүүт ингээ шинэгийн энэ хөмсгөн
Жишээ нь одоо зураг авахлыг гэж яхад зураг авахлангууд чинь нөгөө хөмсгөө зангидчихаач гэл те. Энэ бүр ингээд энэ тренд нөгөө тренд хөмсгөө зангидчихаач гэл. Нөгөө трендээ гаргachaaч гэл. Ингээл тэгэнгүүт би ч гэсэн тэгж хардаг энэ зүгээр яах вэ? Үзэгч нарт зориулж ил нэг лугаа тэгж харж байгаа бах. А тэрнээс яг мэрэгжлийн тулаанчд бол нэгнийхээ тэгж харцнаас сайн гэж байхгүй шүү дээ ер нь. Гэхдээ яг нөгөө одоо за окей. За хүлээж авах нь тийм байж. Өгөх нь тэгвэл ямар вэ? Өгөх нь ч гэсэн адилхан тэр би 1000 тэрэнд өгөөд тэр чинь бас авахгүй л байхгүй. Тэр чинь face off хийж байгаа чинь нөгөө үзэгч нар чинь өөрсдөө харахтаа тэр хоёр улам шир улан юм гал шиг асцсан байж харагдаж тэр одоо face off сонирхолтой нь харагдан те тэгжиж тэр тулааныг үзнэ л гэсэн үг байхгүй. Тэгтээ тэр нөгөө face off-ийн тэр нэг ингээ алцаад байдаг чинь ер нь Conor-оос хойш бүр амар юу болсон тий. Тийм ер нь тийм болсон. Тэрийг дуурайж бүр ингээ худлаагаасаа ингэж янз бүрийн юм гаргаж мардаг. Түлхэж унгаад гэж юм. Зарим холбооны хувьд тэгнэ. Гэхдээ яг ингээд хоёр тамирчин дөрвөлтүүд бол бие биенийгээ ингээд нөгөө аврагны хувьд тийм бүх юмар бол ингээ харж байдаг. Тэгээ зарим нь бол тэн дээр бас тактикийн тоглолт бол их ихтэй. Одоо үгээр идэж гэнэ гэдэг чинь тухайн тамирчныг илүү уурлуулах гад тий. Уурлаад ирсэн хүн яах вэ? Тарих хамаг гэдгээс нь хагдаа тархин чангарчгаар сэтгэмж нь багасч ч гэдэг юм. Тэгээ хамаг байдгаар ингээд яах юм нөгөө тактикийг бариулахгүй ч гэдэг юм. А ийм бодлогын юмнууд бол тодорхой. Тактикийг бариулахгүй буюу одоо шатах. Тэг шат өөрөө шатах шаталт өчгөр чи хүн уусаа тактикийг барьж чадахгүй тухайн планаас илүү шалуур бол явчих шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо надад тэр өрсөлдөгч амрал явчихдаг. Зарим нь одоо айрлагч гэдэг юм уу те. Нэг цаанаа нэг аим хайрна ингээд байдаг хүн байсаж болно шүү дээ. Тэрийг зарим нь зөргөөрөө ингээд хүний өөртөөх нь онцлогоос бол. Тийм хүмүүс нэг гаднаас мэдэгддэг юм аа. Айдаг хүмүүс. Зүрх одоо жижигхэн гэж ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс гаднаас яг мэдэгддэг. За энэ дээр ер нь ийм байхт гэж жишээ нь fight гэж яхад эхнэр раунд нэр гараал тас гэж хоёр цохиод л за болиг шүү хоошоо урагшаа биш ингээ хоошоо яваад эхэлдэг. Битүү хамгаалт аваад эхэлдэг те. Тийм хүмүүсийг бол зотоход маш амар. Яг шүүгээ сууж яхад бүр харагддээ шүү дээ. За энэ ч ер нь ингээд бүтэн болохгүй нэ гэдэг нь ер нь бол бас анзаарагддаг. Нэг хідэн цохилт авангуудаа уул нь хэрвээ зарим ийм тулаан бас зөндөө болдог байхгүй юу? Одоо жишээ нь босоо тулаан дээр мутай кикбокс дээр болохоор цохилт авах юм бол зогсоож байгаа тоолдог байхгүй юу? А тэнгүүд MMA дээр болохоор тоолохгүй цохилт авсан ч үргэлжлүүлээд явчихлаа байхгүй юу? Тэнгүүд босоо тулаан дээр болохоор цохилт аваад зөндөө олон тоолуулсан. Ер нь бол дахиад нэг тоолуулахад тулааныг зогсооход бэлэн болцсон тийм болцсон хэрнээ эцсийн минут хүртэл явсаар нь байгаа цохоод унгачдаг тохиолдол байдаг аахгүй. Тэнгүүд MMA дээр болохоор жоохон нухуулаад жоохон цохилт аваад ирэнгүүтээ зарим тамирчид ер нь бол тэгэл буугаад өгчдөг. Тийм юмнууд бас ажиглагддаг. За энэ ер нь бараг те ингэж нухуулж ингэж зодуулж явах ямар хэрэг байдیں гэдэг чинь үүнийг тийм бодол байдаг шүү. Тэгээ буугаад би нэрээ түрүүнд нэг юм хэлмээр санагдаад түрүүнд нөгөө элэгний БЦT хүмүүс тоглолтгүй гэдгсэн шүү дээ. Тэр яагаад тэгдэг вэ гэхээр одоо нөгөө тамирчид энэ хоёр ингээл нүрээ задрах мадрах гэж ярьж байсан. Тэрэн шиг чинь ингээд хажууд шүүгээ сууж байгаа хүнд хүртэл цус усэрдэг байхгүй юу? Тэгээд тэр рингэн дээр рефери хийж байгаа рингэн дотор байгаа кейжн дотор байгаа хүний чинь рефери гээд хажууд сууж байгаа хүмүүсийг шүүгч нарыг болохоор жааж гэдэг байхгүй юу? Тэнгүүд рингний рефери бол зүгээр ингээл улаан ялгуулна шүү дээ. Тэнгүүд хажуу шүүгээ сууж байгаа бит дээр хүртэл цус усэрдэг. Би нэг удаа шүүгээ суужсандээ толгой дээр амар том нүж ирээд ингээд буучсан. Йоо. Тэгээд бушуухан дуусаасаа энийг арчих юмсан гэж бод. Тэгээ бид нар чи юм нөгөө хар хувц өмсдөг нь тэр нөгөө нэг цус шингэж ингээд болсон ч гэсэн харагдахгүй гэдэг. Тамирчдын хувьд л тэгээд яг цоо хариул хүмүүст болдно. Сүүлийн 3-аас 6 сарын шинжилгээ тогтмол аавна. Тэгээд UFC дүртэл ингээд толдоход баг сүүлийн 5 жилийн стори коавжсэн тархины зураг мөрөөдөөс нэмэц бүх юмыг авдаг маш нарийн. Цусны бүх шинжилгээнүүдээс ахуулаад тэгээд хөлийн улнаас толгой хүртэл ингээд хараад шалгаад ил шархсаар юу байна. Тэнгүүдээ хатигтай хүнийг оруулдаггүй. Тоглуулдаггүй. Тэр чи яагаад гэвэл халдвартай. Тэр CT scan хийгээд байгаа нь тэр биштэл гэмтэл байна уугүй юу шалгаад байгаа хөөх тархины маш чухал баг. Тэр чи дөхөн ороод эзэгэнд хараад өгчүүл яах вэ? Тийм үстэй. Зүү. За, би нэг юм ярих чагаад бүр та хэдийг сонсож байгаа бүр марцчихлаа. За нэг юм асууж байгаа халуунаа нэг юм хэлээл тэгээ тийм үү гэж байхгүй болц. За. Тэгэнгүүт би одоо ингээд түрүүн яг ярен дээр хэнийг Макгрегорыг орж ирэхээр ингээд юу ааж юм л та.
бодож ин л да тийм. Макгрегор ч одоо бүр нэг хэсэг дэлхийн хамгийн Рональдогоос илүү хөрөнгөтэй боллоо шүү дээ. Тэргүүлж ирсэн шүү дээ. Тэргүүлж ирсэн. Дэлхийг тэргүүлж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ UFC гэдэг чинь өөрөө их том болсон. За тэнгууд манай хэд мань жил угаасаа л одоо түрүүж ингээл ярьж том тэмцээнүүдэд оролцож ийлээ. Тэгээ ингээд дэлхийн ер нь том тамирчидтай одоо найзууд болж гин үү? Одоо том одоо одуудтай тий гоё ингээд ойрхон байна уу гэж асуумаар санагдаад. Яа байлгүй яах вэ? За ямар найзууд байна та хэдэд байна? Одоо Джон Джонсон, Хенрис Фотон, Хоро Масвидалан, Карлс Кондит гэл. Ер нь нөгөө би яг Америкт нөгөө бэлтгэл сургууль тэгэл анх 3-6 сар мар ингээл явсан. Тэнгүүд яг дандаа аваргуудтай клуб дээр. Тэгээ UFC-д ороод PI дээр гэл ингээ хамт зөвлөх сургууль тэгэл нэг тэмцээн оролдоонд ороод ингүүд UFC юм ласар олон дандаг тамирчид байгаа. Тэрэнгөрөө ч гэсэн дамжуулаад төрөөж live circle-тэй хамтраад Хорхо Масвидалыг авчирсан. Ер нь эргчилж гисэн дулаанчдыг бол авчираад ирээдүйн болсон дулаанчдаа гоё мөрөөдөл тэ зориг өгье гэж бол асар их бодож байгаа. Тэгээд энэ дулаанаар дамжуулаад бас одоо өөрөө бол NBA тэ мэрэгжлийн спортыг бол маш сайн мэдж байгаа. Тэгвэл мэрэгжлийн спорт өөрөө дэлхийд ямар үн цэнтэй юм бэ? Асар том штэ. Зах зээлэнч дээр. Тэгвэл энийг хамгийн ойрхон боломж бол Монголд тулаан багт гэж л хараад байгаа юм. Тэнгүүд Конор Макгрегор магадгүй нэг тулаан дээр $100 сая авч байна. Одоо Paramount UFC-гийн бүх юм өссөн. Нэг тулаанаар бонус нэхэд л 100 мянга. Тэгээ үндсэн гэрэмээрээ бүх юм аван дутуу гаргалт 25 мянга ч гэдэг юм уу. Мэргэжлийн спорт өөрөө одоо аялал жуулчлалыг асар их татна. Одоо томоор ингээ харах юм бол дэлхийгээс Монгол руу хангалттай юм оруулж ирэх нөөц боломж олцоо байгаад байгаа хэрэг. Тамирчнаар дамжуулаад те тамирчин сайн явах юм бол яг Монголоор хангалттай сурчилж ин дээр нь орж ирж байгаа гэрээ хийж байгаа мөнгө бүгд Монгол руу орж ирнэ. Толмог тулаан сонирхогчд одоо юу гэдэг спорт сонирхож байгаа тэр бүх хүмүүс Монгол руу бас ирнэ. Монгол өөрөө маш түүхтэй. Тэр дундаа цусандаа юмтай гадны хүмүүс Монголд очиж үсэх юмсан гэдэг юу байдаг. Тэрийг дэвэргэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бол ингээ магадгүй төрийн бодлоготой ингээ уялдаад мэрэгжлийн спортыг тэр дундаа ингээ тулгааныг анхаарах юм бол асар олон давуу тал маш гоё юмнууд бол байна. Магадгүй одоо нэг хүнтэй нэг хүүхэд одоо буруу гараар ингээл яваал идэв штэ. Нэг цусандаа амтан нэг сахилгагүй тэгэл ингээл байгаад байдаг. Тийм хүмүүс магадгүй тулгаанаар хичүүлэх юм дэлхийд одоо Хабиб шиг Конор шиг болох хүн магадгүй тэгээ явж иж магадгүй штэ тий. Энергийн зөв юм зараад. Тий зөв юмд нь энергийг ингээд зараад ингээд өгөх юм бол дэлхийн топ 10 тамирчид олон тамирчин гарч ирэх боломж бол Монголд харьцангуй өндөр. Тэгээ бас нөгөө олон одоо тамирчид нөгөө түрүүн дандаг гэдсэн. Тэд нар бүгд өөрсдөө холбоотой. Тэнгүүд Монгол тамирчтай ингээ гаргах өмнө хүртэл байгаад байгаа байхгүй билээ. Монголчууд потенциалтай тий. Тий. Юмыг хурдан сурдаг. Тэгээд цусандаа юмтай тий. Цаанаасаа л нэрэл нэг юмтай. Гэхдээ ямар сэндэ зүгээр би чамтай цуг тухайд чичээлсэн бол би чиний дээр байгаа гэдэг. Ядаргаатай бид наачаад. Дэлхийд өөр одоо холимог талаанд ингээд юу яхын талбар улсын бодлогоор дэмждэг болсон байхгүй. Хятадууд яаж байна? Казахстан яаж байна? Үнэхээр аим. Заал болгондоо холимог талааны юм тулааны клуб үүттэй. Тэгээд энэгээр яаж нэхэр зэрэг сая бидний хийсэн тэр ажил ч гэсэн дэлхийд даяар нөгөө эрэгтэй хүн өөрөө гэрмаа одоо бүх юм ингээ оноо жоохон эмгтээлэг болоод тий байгаль ч гэсэн ингээл нөгөө амьтад ч гэсэн одоо тэжээр болоод ингээд байгаа. Тэрэнгүүд хамгийн гол энийг одоо өсөгдөг, стрессийг тайлдаг, яг нөгөө байгалийн стресстэй рүү ойрхон тэр тэмцэлтийн бүх юмыг сэргээж идэг юм нь юу гэхээр зэрэг яг тулаан багхгүй. Тийм учраас бусад орнууд бодлохоор дэмжиж. Одоо олимпик бол зарим орнуудад бол зүгээр эв нэгдлийн үгээр ингээ хараад амар гоёо гэл. Тэгэл олимп боллоо ингээл намддаг. Мэргэжлийн спорт бол тийм биш байхгүй. Мөнхийн өрнж идэг, яг тэмцэлж идэг, тий. Яг хэн бэ? Одоо Конорыг жишээ нь харахад л Ирландд зөрөгцтэй. Хабибар хичил, Дагестанууд юм. Тэр орныг шууд эрчүүд нь иймэ гэдэг юм л харуулж идэг. Ер нь тийм дээ. Тэр цагаан ордонд хэдчнэсээ Дональд Трамп тэр тулааны дэлхийн том аваргууд бүгд уус төрчид одоо юу гэдэг бүгд ирсэн. Тэр нэрээ батгаж очиг юм уу? Би очиагүй. Манай хөрлөөл явсан. Энд бас нэг хөрлөө нөө нэвтрүүлгээ бэлтгэж явдаг байхгүй. Аха. Premier Sports угаас. Тий. Тэгээд тэр нөгөө Justin Gage нөгөө Ilya Topuria-г ялсан чинь бүр Америкчуудын хувьд ив нэгдэл бүр өстэй ингэсэн юм шүү те. Йоо. Тэр амар нутгийн юм бас турч явах тэр чи амар хол зөрүүтэй байсан шүү. Бахлын өдөр болсон юм. Freedom 200 тулаан бол нэгтгэдэг. Аха. За нэг асуулт энэ. Одоо нөгөө нэг юм юу гэж байдсан шүү дээ. Адесаня ч нэг дийлдэхгүй байжгаад нэг Перерад хоёр усуулчдаг лээ. Тэрэн шиг одоо та хэдэд одоо яг юм тулаан тарддаг тулаан чиж байдгүй.
нэг тийм сайн биш зөө. Бусд нь бол аваа ичдэг хэрнээ. Яг л одоо ингээл зөвхөн надтай л юм уу таардаггүй те. Госолч чаддаг тийм тулаанч гэж юу юм байдгүй. Надтай бол ийм техникгүй, эвсэлгүй тийм тулаанч надад амар юу байдаг. Тий. Тийм комбо байхгүй, хослсон цохилт байхгүй, яах гэдгийг нь мэддэггүй. Тэгээ гол нь техникгүй нэг юм сонирн байдаг. Цаанаа нэг өөр. Тийм байтаг те нэг юм хачин тэдний чи яг яах мэдгүй би ч нөгөө нэг багасаа яг нөгөө мэрэгжлийн идтэй ингээд хийгээд өссөн те тэднийг ингэж цохингууд ийм цохилт орж ирдэг ингэж гаргачаад ингэж цогтдаг те эндээс нь ийм орж ирэнгүүд араас нь ийм комбинац идэг те би чи яг энэ тасцсан болохоор яг яах чагаар мэддэггүй тэр техник хүмүүс юм мэддэггүй өстой ойлгодог байхгүй тэд нар надад юу гэдэг Яг ингээд тэр гээд хэлэхээр тийм бол байхгүй байна үү те. Одоо байхгүй. Яг тэр бэлтгэл дээр их гарч ирээд тийм хүмүүс. Яг л тийм байх. Тэг яг нөгөө тэг бэлтгэл дээр солгоо хүн байхгүй те. Тэгээ яг нэг солгоо хүн гинт таарахаар бол иймэрхүү. Нөгөө ихэвчлэн мэрэгжлийн дулаанч өөрөө хугацаатай болдог учраас тэр хугацаанд бэлтждэг юм. Тэгээ ер нь бол байхгүй тий. Тэгээ нөгөө наан нь ингээд хинтээ тоглохыг мэдчихэж байгаа штэ. Тэгээ хугацаа өгч чинь тэнгүүд нөгөө тактика боловсруулж эхэлж байгаа. Тэгэл яг солгоо хүн бэлтгэл дээр огт байхгүй ингээм амар удаа хийж байгаа. Тэгээд нэг солгоо хүн орж хингөө жоохоо эхлэж явах юм байна. Тэгэл тас чинь ер нь гайгүй. За тэгээд бас хэдүүлэг ярилцах хугацаа ч гэсэн өндөрлж явах шиг байна. Тэгээд халмиг 7 хоног сонирхож байгаа хүүхдүүдтэй шинээр суралцах байгаа, сонирхож байгаа. Магадгүй манай подкастыг үзээд бас халмиг 7-наар хичээллий гэж сэтлэн үүссэн хүүхдүүд байж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ бол одоо яг гоё тэр хүүхдүүдтэй хандаад өөрсдөө бас хэлэх үг зүйлс бий юу. Гоё тий шинээр сонирхож байгаа залуучуудаа гоё хандаж үг хэлээч гэж байгаа юм уу тий? Зөндөө байна гэдэг. Сая ихэд л одоо бат хэмчин Зөрөгт Баатар ч хэдтэй хэлээ. Хүмүүс айгүйх асуудаг байхгүй би тэдтэй яах бол гэдэг. Гэтэл одоо ганц төмөр гээл тамирчин 28 тагсаа эхлээл одоо Блеком бата тултаал явж сая Зөрөгт Баатар гээл тамирчин 30 хэдтэй л 2 3 тэл. Энэ жилийн юун дээр гардаг уу? Тий. Тэгтэл сая ингээл айгүй богино хугацаанд ингээл амжилт гаргаж байна. Магадгүй өөртөө чин сэтгэлтэй дуртайгаа өөртөө юм ихтгэл байх юм бол бас байгаад байгаа байхгүй. Тэгээ нэг юу яаж явдаг бодож явдаг юм аа бас хэлчихье гэж бодоод байна. Одоо олимпийн спортоор ингээд айгүй олон хүүхэд залуучууд бол хичээлдэг. Тэгээд шигшээд бол 1-2 тамирчил гарт болддог. Тэгсээр нэ тэмцээнд оролцохоор 60 70 одоо 100 муу ингээд асар олон ордог. Тэгээд зарим тэмцээнд жижиг ингээд явах нь явдаг бах. Тэнгүүд тэр хүмүүс маань магадгүй. Тэгээд ингээд спортоор өчнөө жил хичээлсэн те. Холимог тулаан руу орвол мэрэгжлийн спорт руу орвол бас амжилт гаргах боломж ч юм байгаа шүү. Монгол түн зогсон шүү гэж юу. Тий. Тэгвэл тэрийг бүр айгүй өсдөг байхгүй. Яг түрүүнд нөгөө тамирчин байх хэцүү гэл ингээд байсан те. Амжилт гаргаж байгаа хүмүүстэй бол бас юмаа өгөөд нь штэ. Тэ нэр алдар хөрөнгө санхүү одоо юу гэдэг дуртай зөмөр ингээд гоё. Тэгэл потенциал бүх юм ингээд байгаад ирдэг нь яг 2 номер дээр ингээд 3 дээр ч юм ингээд нэг болж өгдөг. Тэгээ хаяа хайж чаддгүй. Ингээл яваад байгаа хүмүүс байх юм бол эртхэн мэрэгжил рүү шилжүүлдэг зөвлөгөөг бол би өгмөр санагддаг байхгүй. Тэгэл өнгөрснөхийн дараа тэгсэн бол би магадгүй чөлөөтэй зү үнэхээр сайн байсан шүү дээ. Тэгэл яг тэндэрийг л одоо ганцхан л дийлэхгүй ингэсээр бол явж чадаагүй. Тэгээ богино боломж нь байсан. Тэгэл зодтолсон бол бас гэд ингээ ярих биш өөрийгөө челленжгээд зааланд очиод хамт хийгээд ингээ яваад үзээрэй. Өөрийгөө нэг заавал сориорой гэж бол боддог. Тэгээ ер нь бүх хүүхэд залуус хийхэд бол заавал спортоор хичээллээрээ. Спорт бол хүмүүжил болон бүх зүйлийг бол өгдөг. Тэгээ тамирчин болох нь болоод болохгүй ч гэсэн зөв амьдралаар гоё эрүүл байгаал ингээл яваарай гэж хэлэх байна. За баярлалаа. Тэгээ тулааны спорт чинь нөгөө би бол ингэж боддог. Бусад спортынхантай харьцуулахад сэтгэл зүй бүр илүү өндөр байдаг тий. Тэгээ өөртөө ажиллах чадвар тий нэг өөрийгөө ялан дийлэх өөртөө ихтгэлтэй болох бүх зүйл бол тэнд байдаг. Тэгээ манай тулааныхан бас ингээд бус спортыг ажиллах юм бол айгүй гоё нийтч бие бинийгаа гэсэн зүрх сэтгэл тийм юу бол бас харьцангуй өндөр. Сүүлийн жилд улам ингээд байгаа. Улам гоё болж байгаа. За ашгүйтэй тий. Бас нэг холбоо маань ч гэсэн ингээд гоё байх хэрэгтэй шүү. Манай хэд холбооч бас нэгдлээгээд
нэг болоод ирэхээр чинь нэгнээс юм суралцаад явчихж байгаа. Тэгэхээр зэрэг мөрөөдөл зорилго нь томроод Тэгээ өмнө нь нөгөө нэг бид нарыг чинь жоохон бахад тэмцээн уралдаанд ороход одоо жишээ нь ихэд бид нар би бол Мишель клубээс тоглодог байлаа гэхэд би өөр клуб дээр очиж бэлтгэл хийчихвэл ер нь бол хөөгдөн шүү. Тэгээ нөгөө өөр клуб дээр очиж хийлээ тийшээгээ яв гэдэг тиймэрхүү юм байдаг байсан. Одоо бол харин тамирчид те клуб дээр очиод хамтарч бэлтгэл хийж мэдэг болсон. Тэгэхээр энэ бол сая СМЖ-ийн дулаан дээр Тэмүүлэн дөө маань уртлыг хэлж л байгаа байхгүй. Хаан ч очисон те багш нар маань бэлтгэл хангалтч нар бүгд наашаа гэдгээ гэл. Ингээл өрнө хэлж байгаа. Айгуу гоё. Шин давлгоос үүсээд байгаа. За. Шинэ маань анхлан суралцж байгаа энэ спорт руу орох гэж байгаа хүүхд залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна? Яг нөгөө нэг ганц зүйл нь яг тулааны спорт биш ч гэсэн нэг тэ хүчний ч юм уу ямар нэгэн спортчтой гол нь ямар нэгэн спорт тэр нь яагаад би хүчний гэж хэлж байгаа юм гэхээр хүчний одоо нэг холбоотой тэ ядаж нөгөө нэг хүмүүс чинь одоо жишээ нь манай ингээл хідэн зарим нэг ах нарын хүүхдүүдийг харахаар зэрэг жингийн илүүдэлтэй байна маш жоохон настай байж иж дээрээс нь амар ирэх вэ нэлэх вэ үг даахгүй байна тэгэхээр зэрэг нөгөө тэр одоо хэлж байгаа хүүхдүүд ч гэсэн гээд аль нэг юм хөдөлгөөнтэй спортын аль нэгээр нь хичээллээр заавал нэг зорилго тавиа электрон гэрлэх хэлдэг шиг зорилго тавиа заавал нэг амжилтанд хүрэн мөрөндөө биш зүгээр гоё амьдралын хөвшил олгоод эн чинь өөрөө цаг баримтлалыг чинь сургаад өгөн тухайн тэр цагтаа юугаа яага тэ юу хийгээд гарахаа бас мэддэг болчин энийгээ дасал одоо болгоод явчихаар зэрэг тухайн өдөр нь ч гэсэн шал өөр гоё ол явчихдаг байхгүй би өнгөнж байдаг тийм тэгээд нэг тиймэрхүү л дээ тэгээд одоо хиймэр санагдвал хамгийн гэртэйгээ ойрхон газар л одоо хийгэрэг гэж л хэлэх байна да. Тэгээд зөв систем, зөв багш, зөв хамт олон гэдэг юм бол бас аюул чухал. Надад бас байна. Зөндөө байна. Би ч одоо ингээд тулааны спортод ороод 17 жил болсон гэдэг чинь тий. Тамирчин байж үзлээ, шүүгч байж үзлээ, дасгалжуулагч байж үзлээ, тэмцээн зохион байгуулж үзлээ, катмен хийж үзлээ. Тэгээд дасгалжуулагч хийж явах үед надад тулгардаг байсан бас ингээ хэлмээр байдаг гэсэн юмнууд ингэдэг. Одоо түрүүн шинэ ярьжтэй жингийн илүүдэлтэй хүүхдүүд гэж ярьжтэй. Тэнгүүд эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь буруу хоолоор борччоод тэгээ тэр чин таргал гэдэг чин жингийн илүүдэл гэдэг чин өнөөдөр идэл маргааш таргалцдаг юм биш шүү дээ. Олон жилийн турш ингээд буруу хоолцсон хүүхдийг авчирнгуудаа одоо хүүхдэд тураамаар байна гэдэг. Тэгээ тэр чин жин хаяна гэдэг чинь амар хэцүү юм шүү дээ. Сэтгэл зүйтэй шууд хамааралтай. Тэнгүүд ер нь бол бараг жингийн илүүдэлтэй хүмүүс сэтгэл зүйн асуудалтай гэж хэлчихэд бараг буруутахгүй байна. Яг нөгөө хүүхэд чинь нөгөө амар энергитэй байдаг шүү дээ. Тэр энерги нь одоо уц тоглуулад нөгөө шатаах юм нь багасгацсан учраас магадгүй заалан даваачаа заавал спорт хийхгүй зүгээр сайхан тоглуулах хэрэгтэй байхгүй. Тэгингээ юм заах хэрэгтэй. Тэгээд жингийн илүүдэлтэй хүүхдэд авчирч өгчөөд тураамаар байна. Тэгэнгүүт багш нар ч болохоор бас ингээд туршлагатай багш нар бол мэдж байгаа хгүй. За энэ хүүхд өсөлтийн насны хүүхэд те энэ хүүхдийг ингээд спортод дуртай байлгаж авч үлдээд мэдээж бэлтгэлд хүрээд ирсэн юм чинь энэ хүүхдийг хөлсийг гаргах хэрэгтэй, энерги шатаах хэрэгтэй. Тэгэнгүүт ингээд явж ангууд эцэг эхчүүд сар боллоо 2 сар боллоо манай хүүхдийн жин хаягдаагүй. Яг ясам дээр ингээд маасаараа нарийсаж явдаг хгүй. Өөхөн шатаад булчин ургаад тэгэнгүүт ганц 2 сар болж халуун йогоч гинүү ямар юмч гинүү ингээд аваа явчихдаг. Тэгэхээр ингээд зүгээр л тэр хүүхдийг ядж л тэр хүүхд чинь өөр бусад хүүхдүүдтэй ярьж тоглож инээж хөөрөө те бэлтгэлээр бол тулааны спортоор хичээлдэг хүүхдүүд бол бас хөөрхөн шүү дээ ингээл контакттай спорт учраас те тэгэл цогцолцоол одоо юу гэдэг амар спарринг хийж гаал дараа нь тухайн үедээ дуурахгүй байсан бол дараа нь амар сайн найзууд болоод явах жишээний ч юм уу те тэнгүүд манай эцэг эхчүүд нэг бол амар шууд амжилт нэхнэ нэг бол шууд амар үр дүн нэхнэ тэгээд аль аль нь болоогүй цаг хугацаа ордог гэдэг юмыг алхасах гээд товчлох гээд байдаг. Ямар нэг амжилтанд хүрэхэд маш их зүйлээс гарна цаг хугацаа орно гэдэг юмыг л жоохон алгасах гээд. Амар эхний гол юм бол зүгээр заалан давчраал гоё зөв багштай. Тэгээ дуртай болох нь зүгээр л тоглол наад тулаал тэгээд дундаа юм ингээ хэлгээд. Тэгэхгүй шууд багш нарын ч тэр эцэг эхчэн ч тэр шууд тэггээл ингээл авчираад хүчлээл хэлэх юм бол дургу болоод эхлэн. Тэгэхгүйгээр өөртөө сайхан хамт олонтой ингээ гоё өөрөнийг тоглуулаад тэгээ өөртөө дуртай болоод утаснаас хүртэл холдоол тэгээ зөв юм айдэл ингээл айжмдаа харагдаад явах. Тэгэхгүй шууд яг тэг эсвэл нэг багш ч гэсэн тэднэрд дагаагүй гэл ингээл одоо хамт хэлгээ ингээ явах юм бол өөрөө болохгүй.
спортоор хичээл хүнийг ч гэсэн багаас нь гэх юм бол зүрх зөрөхгүй одоо юу гэдэг хүчилсэн ингээ хашраач нь дэхгүй анханаас нь маш зөв яарахгүйгээр дуртай олгоод айдмаар ингээл тэгэл байж ах хэвээр. Намаг анх нэр Мишельд орж байхад нэг юм 6-7 тийм шүд мүдгүү гарууд идэх гэсэн юм. Тэгэл заал нэглэхэд одоо нөгөө өөскөө ганц илэн мэлэмгээд заалны хажууд гэрн байдаг. Тэгэл заал онгоолгодог. Манаачаас түлхүүр аваад заал онгоолгоод заал хаахад л явдаг. Тэгээл байж л идэг. Босч ирж нэг жоох юм хийвэл хийчихэл тэгээл дараа нь амар хоорондоо тоглоод гарч амар гоё байхгүй. Айдмаар ингээл. Тэд нар ч одоо тэгээл дараа нь бүгдээрээ амар мундаг зодтолдог залуучууд болсон шүү дээ. За сүүлийн асуулт. За. Тэгээд дуусцгаая тий. За одоо манай яг 3-ийн хувьд оройн зорилго юу вэ? Оройн зорилго өнөө орой юу? Оройн зорилго тий. Оройн зорилго тий. Хамгийн оройн зорилго нь юу вэ вэ? Би сайн нэг уул гарчаад ирсэн чинь нэг аягүй оройн мөрөө яриад шүү. Шүү дээ. Тэр чи яг зөв бохгүй. Дэцэн зорилго тий. Эхлэх үү тий. Зөндөө. Уулын оройн зорилго бол одоо ийм зорж ийна. Яг хурж бол хүрэхгүй ч болно шүү дээ тий. Хамаагүй. Хин эхлэх үү? За шинэ эхлээ тамирчнаас яаж байгаа шинэгийн сая одоо ингээд гоё нэг ингээд зэмгээ гадаг шинэгээс эхэлж. За миний одоо зорж байгаа хамгийн ойрын буюу энэ ойрын зорилго маань миний хамгийн оройн зорилго байхгүй юу? Nice. Тийм. Би түр хэлжсэн. Одоо би хамгийн өндөр формыг авч чадах биетэй болсон байгаа. Тэгэхээр зэрэг яг тэр формороо өнөөдөр хүмүүс Conor McGregor ямар сайн мэдгүй лээ. John Jones-ыг ямар сайн мэдгүй лээ. Тэгэхээр зэрэг би яг тэд шиг миний одоо гадагшаа гараад тэ тулдаад Монголод дуудуулаад явдаг нь бүр Монгол бүр одоо Ирланд ир Конор гэдэг шиг Монгол туг маань бүр хаанчд надтай хамт яваад бүр ингээд дэлхийн бүх энэ том амжилт үзүүлсэн бүх хүмүүсийн дунд өөрийнхөө нэрийг бүр ингэж зоож орхиод дэлхийд даяар хаанч хизээж дэлхийн бүх FIFA-гийн одоо хамгийн урд хүндэт судал дээр ч юм уу жишээ нь би байж байгаа жишээ нь тийм. Энэ одоо юу гэсэн үг юм гэхээр зэрэг ийм болохын тулд одоо хамгийн их тул хамгийн одоо их нь юу хамгийн их дараалсан ялтуудыг тэр чигээр нь дуусгаад ерөөсөө л хамгийн том газрын аврагал болох ерөөсөө тэр л надаа миний хамгийн ойрын бөгөөд оройн зорилго л байна. Nice. Амжилт. За, үзүүлээд өгөөрэй. За би юу гэлэх вэ? За би үл яг UFC-д өөрөө ингэж тулдчих. За тэгээд дахиад буцаад орох надад бол боломж өрөн бэлтгэн бол байсан. Гэхдээ би тэр бол орохыг сонгоогүй. Өөрөөхөө дутаг тий дундор одоо нэг үлдсэн юм байгаа шүү дээ. Тэр бүгдийг одоо шав бэлтээд дараагийн тамирчдыг бэлтээд тэрийг үзийгээд тэгээ сая бас бэлдсэн юм үр дүнгөөгөөд одоо намсраа маань UFC-д 3 тамирчин болоо орцсон. Тэгээ миний хамгийн том зорилго гэх юм бол тулгаан нар дамжуулаад Монголоо одоо тулгаанаар хичээлж байгаа энэ залуусыг Монголд үнэлдэг болгох, дэлхийд од болгох UFC-гийн авраг төрүүлэхийг бол зорж байгаа. Nice. Баярлалаа. За надад бол яг хувийн зорилго зөндөөл юм. Гэхдээ би нөгөө нэг сүүлийн хэдэн жил яг ингээ өөрлөгөө өнгөж байгаа гэдэгсэн шүү дээ. Тэгээд ингээд ер нь хүн эцсийн өдөр нь болоод ингээд эргээд амьдралаа харахад одоо яаж амьдрвал утга учиртай амьдрахын гэдэг тухай айгүйх бодож эхэлсэн байхгүй. Тэнгүүд юрдөөсөө хүний төлөө хийсэн юмтай хүн л ер нь эргээд харахад те харамсах юмгаа би тэр хүн тэгжсэн ш үнгжсэн ш гэдэг юм хүнд хийсэн тустай л байвал тэр утга учиртай амьдрал болох юм байна гэж ойлгосон. Тэгээд чадлаараа сурсан мэдсэн юмнуудаа тулаанч байд юм уу, шүүгчнэр байд юм уу бүгдэнд нь зааж сургаж байгаа. Тэгээ бас төшөөд цаашдаа бас ботсон юмнууд зөндөө. За. Ойрын зорилго гэдэг ойрын зорилгон дээр нэг л ингээд би сая жишээ хэлсэндээ яг ийм л байх одоо болно гэдэг. Тэгэнгүүт нөгөө нэг жишээ нь ойрын зорилгон дээр өчнөөн зүйлүүд байгаад тийм тэр тусмаа Батгэрлах ч гэсэн ярьж байгаа Монгол тулаанчтай ингээд дэлхийн тавцанд 1/8-т нэрмаар гэдэг. Тэгэнгүүт энд нь ч гэсэн жишээ нь одоо миний бодол ч гэсэн чадхаасаа чадахгүй нүртэл байгаад тулаанчтай ч гэсэн хажууд байгаа ойрхон байгаа бүх тулаанчтай ч гэсэн чадах юмаа зааж өгөө. Тэдрээс надаас сурах хүсэлтэй цогцолтууд зөндөө байдаг хөхгүй. Шинэхээ ийм
За яаж ингэж энэний яаж зохиод яаж сурч үг. Энэ болгоныг зааж өгöd би ер нь бол байнга зааж өгч явдаг. Тэгээд бас тэгчлэн нөгөө хүн болгонтой ингээд байнга цуг бэлтгэлээгээд хийж чадахгүй ч гэсэн яг манай тулаанч нам мэдвэх би клуб хаяа ингээд ээлжлээд хийсээд очиж илээдэг тэгэрлэхэ. Тэнгүүд нөө тэдэртэй нөгөө туслаад ингээд тэдэртэй би мэдрэмжийн ингээ улам сайжруулж өгöd бид босоогоос тулж байгаа мэдрэмж улам тэдэрт бас мэдрүүлээд хаад тэдэр чи өөр үнцэг хараа явчихдаг те. Яг энчлэн хүмүүс ч гэсэн аль болох өөрийнхөө зүгээс бүх зүйл дээр ганц тулаан гэлтэхгүй бүх зүйл дээр нэг тустай байхыг сүүлийн үед бол маш их боддог болсон. Маш их тэрийг одоо өөрийнх нь бас мөрөөдөлтөж өгсөн шингээд сэрж байгаа. Зорилго мөрөөдөл том байгаа л багцраад ирэх юм бол бие биендээ туслаад явчих байхгүй тийм ээ. Бүгд нэг зүг рүү харахад. За тэгээд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочдод маш их баярлалаа. Тэг өнөөдөр үзэж байгаа хүмүүст маань бид нар яг өөрсдийнхөө гол хэлэх гэсэн зүйлийг айгүй гой ойлгомжтойгоор хэлж чадсан болов уу гэж би бол бодож байна. Тэгээд мэдээж урилгын минь хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Хамгийн сүүлд нь миний хэлж чадаагүй, та миний асуугаагүй, та бүхний хэлхийг хүсэн зүйлс бий юу? Оо юу хөө сайхан ярилцлаа сайхан тий яг бодож явдаг юмнуудаа ярьлаа хэллээ. Тэгээ санжаатаа хүн баярлалаа хамт орсон шинэ айлын хоёртоос баярлалаа. Оо тийм та бүхэнд ч гэсэн баярлалаа. Надад бол зөндөө байна. Тэгтээ ба. Хэлж ярих. Гайгүй дээ. Тэ. Гайгүй. бүгдийг ерөөсөө нэг дөр бацах боломжтой. Ингэж бодсоо нөгөө хитрхи их одоо юу гэдэг амжилтанд хүрэхэд ямар нэг юмыг зорж байгаа бол хитрхи их зам дөтлөх гэж хурдан амжилтанд хүрэх гэж битгий хичээгээрэл гэж хэлмээр байдаг. Тим юмыг өөрөө амар ойлгож байгаа. Тэгээд ер нь ямар нэг юмд ганхгүй унахгүй байхын тулд суурай сайн бэлтэх хэрэгтэй те. Тэгэхээр том юм зорж байгаа бол суурай сайн бэлт, өөрийгөө сайн бэлт. Өндөр өрлөөсөхийн тулд хундаам хамгийн чухал. За тэгээд зочдтой амжилт хүсье. Бүх зүйлд нь амжилт хүсье те. Яг саяны хэлсэн бүх оргилдоо манайхан бүгдээрээ хүрээрээ. Би хэлтий өөртөө өсдөг хамгийн сайн бүхнийг та бүхэнд хүсье. За ингээд подкаст руу мэд хүрээд өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Зочдтой дахин танилцуулъя. Мэдээж ирмээ Батгэрэл үргэлжлэн ирсэн байлаа. Халуун үргэлжлэн ирсэн байлаа. Шинэ чагтар маань үргэлжлэн ирсэн байлаа. Тэгээд Powered by Airplane аялын өгч гэдэг үрээтэй явдаг. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг. Юлон Хятад хоолны сүлжээ ресторан манай ерөнхий вэдгчээр ажиллаж байгаа. Мөн Zubrocco-гийн Gin PC Mall бид бүхэнд хамтарч ажиллаж гисэн мөн Simple Zelle application байлаа. Ирэх дугаараар ирээд уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Сайхан наацгаагаарай. Сайхан надараа. Powered by Airplane. Аялын хөгжий. Подкаст румын хамтрагчаар Zubrocco. Юлон Хятад хоолны ресторан. PC Mall. Simple Zelle application.